үл хөрөнгөний зах зээл, хөрөнгө оруулалтын салбар хуралдааныг сонгон ирж ингэж олноороо оролцож байгаад баяртай байна. За юуны өмнө өнөөдрийн энэ салбар хуралдааныг панелист сууж байгаа эрхэм экспертүүд болон төрийн төлөөллүүдийг та бүхэн танилцуулъя. За Цогтбаатар сайд, Барилга хот байгуулалтын сайд, за Нэмэхбаатар ЗАГ группийн ерөнхий захирал, Жамбаа Жамц санхүүгийн зохицуулах орооны газрын дарга, Harris Cooperman Mongolia Grove группийн захирал, за Лувсан Чүлтэн Монголын барилгын үндэсний ассоциацийн ажлын албаны зөвлөх салбарын эксперт, за энх хоёр миний би бол орон сууцны эксперт. За бид нар энэ бүрэлдэхүүнтэйгээр өнөөдрийн панел сешнг та бүхэнд зохион байгуулахаар ингээд бэлтлээ. За өнөөдрийн хурал маань ерөнхийдөө бол сүүлийн 2010 оноос хойш манай Монгол улсад ер нь барилга угсралтын ажил буюу үл хөрөнгөний зах зээл дээр бүтээн байгуулалтын ажил 4.6 дахин нэмэгдсэн ийм тоо байдаг. Тэрнээс гадна барилга угсралтын ажлынх нь өөрийнх нь дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хувь нь өөрөө нэлээд 6% руу өсчихсөн. За ипотекийн анх дахь, хоёр дахь зах зээл тодорхой хэмжээнд хөгжөөд нийт бас дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх ипотекээр баталгаажсан үнцаасны хэмжээ өнөөдрийн байдлаар 13.1%-тай болцсон ийм бас цаг мөчид бид нар өнөөдөр энэ хуралдааныг зохион байгуулж байна. Тэгээд өнөөдрийн энэ хуралдааныг бас зохион байгуулахад би товчхон нэг дэг хэлье гэж бодож байна. За юу гэхээр бид нар эхлээд бол бид нар хоёр үндсэн мэдээлэл буюу танилцуулга явагдана. Манай Цогтбаатар сайд үл хөрөнгөний зах зээл, хөрөнгө оруулалтын орчны талаар 15 минут мэдээлэл хийн. Дараа нь хөрөнгө оруулалтын сангийн талаар манай Лувсан Чүлтэн эксперт бол та бүхэнд 15 минутын презентац хийсний дараа панелистууд хэлэлцүүлэг хийгээд тэгээ заалнаас асуулт авах баягаар энэ ажлыг үргэлжлүүлнэ гэж бодож байна. Тэгэхээр асуулт тавих хугацаа 2 минут байна. Хариулт хэлэх хугацаа 3 минут гэж бид тогтож байгаа. Тийм учраас яг энэ сэдвтэйгээ холбоотой яг эндээ яг ингэж чиглэгдсэн асуудлыг товч тодорхой тавихыг та бүхнээс хүсэж байна. За ингээд би энд Барилга хот байгуулалтын сайд Цогтбаатар таныг илтгэлээ тавихыг урьж байна. За баярлалаа. Та бүгд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Ингээд барилгын салбарын талаарх, барилгын салбарт бол хөрөнгө оруулалт хийх нь үр ашигтай бас их боломжийн Монголын хөрөнгө оруулалтыг шингээх чадвартай салбар гэдэг өнцгөөс нь бас хэдэн зүйл ярмаар байна гэж бодож байна. Тэгэхээр аль болох товчхон мэдээллүүдийг өгөөд явъя гэж бодож байна. Ерөн зөвхөн барилгын салбарыг аваад үзэхэд үнэхээр бид нар том салбар гэж мэдж байгаа ч гэсэн нэг бас өвөрмөц онцлог зүйл байна. Юу гэвэл энэ шинэ зах зээлийн эдийн засгийн үед бол бид нар барилгын салбарыг ер нь 90 жил энэ салбар өөрөө хөгжөөд бий болсон. Энэ хугацаанд бол илүү юу гэж харж ирсэн гэхээр барилга угсралт талаасаа, барилга барих талаасаа. Барилга гэхлээр ерөөсөө яг энэ дээрээ анхаарал явдаг байсан маа. Тэгтэл бол бид нар бол барилгын салбар гэдгийг бол барилга зөвхөн барих асуудал биш. Барилгын инженерүүдийн хийгээд барилга босгох тухай асуудал биш. Энэ барьсан барилга чинь дараа нь эдийн засагт эерэг нөлөөгөө үзүүлээд үйлчлээ 100 жилээр явах боломжтой. Өөрөөр хэлбэл цааш тэр барилгын амьдрал барих хугацааны эдийн засгийн өгөгдөхөн үзүүлэлтүүдээс гадна цааш өөрөө ашиглагдаад явах хугацаа нь өөрөө бүр хамгийн том эдийн засаг нэмаа гэдэг энэ өнцгөөс нь бид нар бол хардаг болёо. Тэгэхээр барилгын салбар гэдгийг зүгээр барилга бариад угсрах, аюулгүй бариад угсрах талаасаа биш. Энэ бол эдийн засагт маш олон жил эргэлтэнд ороод явах эд баялаг юмаа гэдэг энэ өнцгөөс нь бас хардаг болёо гэд арай өргөн хардаг болж байгаа. Хэрв ингээд хараад эхлэх юм бол энэ салбар өөрөө бол зүгээр нэг барилга барих барилга барихад оруулах хөрөнгө оруулалтаас хамаагүй даваа цаашаа өөрөө шин баялаг, шин хөрөнгийг бий болгоход бол
маш том нөлөө үзүүлэх боломжтой том салбар гэдэг нь харагдах юм аа. Тэгэхээр барилгын салбарт бид нар ингээд хэрэг хараад эхлэх юм бол үйл хөдлөх хөрөнгийн зүгээр барихад мөнгө оруулах биш, үйл хөдлөх хөрөнгийн салбар руу өөрөөр хэлбэл тэр баригдсан нэгэнт баригдсан тийм 100 жил байх гэж байгаа барилгуудыг аваад зохистой ашиглаад явхад эндээс маш их мөнгө хийх боломжтой. Энэ рүү одоо гадны бас хөрөнгө оруулалтыг татъя. Зөвхөн гадны биш, дотоодын хөрөнгө оруулагчид ч гэсэн энэ салбар руу харахтаа зүгээр барилга төрхөн байраа зарах биш, цаашаа ашиглаад эндээс нь мөнгө олоод явах боломж биш үү гэдэг талаас нь энэ шинэ өнцгөөс хараасаа гэж бид нар бодоод байгаамаа. Энэ үүднээсээ одоо энэ нэлээд шинэлэг судалгаа, шинэлэг өнцгөөс судалгаануудыг гаргаад хийгээд явж байна. Тэгэхээр их товчхон эхнийхээ юуг гаргадаа манайхаа энэ барилга үйл хөдлөх хөрөнгийн салбар гэдэг тоон хэдэн үзүүлэлтүүдийг эхлээд ярил л да. Энэ салбар гэдэг чинь тоон үзүүлэлтээрээ юу юм бэ гэдэг. Тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх одоо хувь хэмжээгээрээ бол хамгийн том жин даахууц салбар байгаа юм. Гэхдээ мэдээж хэрэг юу уул уурхайтай бид нар хамгийн одоо Монголын сонирхол татсан уул уурхайтай харьцуулаад үзэхэд харьцангуй бага байгаа ч гэсэн та бүгд энэ эхний юу график дээрээс харж байгаа бох. Уул уурхай хөрөнгө оруулалт дээшээ өсөөд бууж яхад энд үйл хөдлөх хөрөнгө барилгын салбарт бол харьцангуй тогтвортой өөрчлөлт харагдж байгаа. Өөрөөр хэлбэл гинт өсөөд буугаад байх энэ хөрөө шиг одоо хөдлөөд байх энэ динамик нь их бага тогтвортой харагдж байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнд мэдээж энэ үйл хөдлөх хөрөнгийн салбартай дүүцүүлэх арай давж байгаа салбар бол хөдөө аж ахуйн салбар явж байгаа. Гэхдээ энэ үйл хөдлөх хөрөнгийн болон барилгын салбар бол өөрийнхөө нөөц болцоог өшөө бүрэн ашиглаж чадаагүй байгаа гэдэг үднэс наваад үзэх юм бол энэ өшөө цаашаа өсөх маш их боломжтой. Энэ хоёрдугаар график дээр юу харагдж байгаа гэхээр нийт хөрөнгө оруулалттай одоо барилгын салбарын хөрөнгө оруулалтыг бид нар харьцуулаад үзэхэд урвуу харьцаатай байгаа. Өөрөөр хэлбэл тэр 71.1 хүрэхэд энэ 6.9 рүү хамгийн бууж байгаа. Монголд оруулж байгаа нийт хөрөнгө оруулалт уул уурхай руу хамаг мөнгө явахад үйл хөдлөх хөрөнгөд орсон хөрөнгийн хэмжээ мэдээж хэрэг хувийн жин буурж байгаа боловч энэ хөрөнгө оруулалт эргээ буунгууд юу өсөж чинь гэхээр барилгын салбар үйл хөдлөх хөрөнгийн салбар өсөж байгаа. Энэ юуг харуулж байгаа гэхээр нөгөө эдийн засгаа бид нар солонгоруулна. Уул уурхайн хажуугаар өөр манайд хамгийн ирээдүйтэй салбар юу юм бэ гэхээр энэ тоо яг харуулж байгаа. Буухынх нь зөрөөд өсөж явах боломжтой салбар чинь үйл хөдлөх хөрөнгийн салбар бөгөөд ийшээ бол бас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт татах ирээдүйтэй салбар юм а гэсэн үүднээс энэ саяын графикийг харуулж байгаа. За барилгын салбарын өөрийнх нь энэ хүчин чадлынхын талаас аваад үзэх юм бол үнэхээр ажиллах хүчний тал дээр ч гэсэн энэ Монголын бас хамгийн том салбарын нэг байгаа. 95 мянган ажилчин. Гэхдээ энд нь бол юу орж байгаа л да барилгын материалын үйлдвэрлэл орж байгаа юм. Хамгийн том гэхдээ одоо далайцтай бас эргэлдэж болох энэ салбар харагдж байгаа. Эндээс би та бүгдийг нэг юуг хараасаа гэж бодож байгаа. 2010 оноос энэ барилга угсралт их засварын ажлыг бид нар юугээр нь одоо далайц эргэлтээр наваад үзэхлээр 2010-аас 12 он хүртэлхийн та нар эхлээд нэг хараад үзхийг би хүсэж байна. Тэгэхээр энэ дээр бол анхандаа бол 463 тэрбум төгрөгийн одоо ажил хийгдэжсэн бол 2012 он гэхэд энэ нь бараг 2.5 дахин өссөн ба. Би яагаад 2012 оныг хараасаа гэж бодож байна гэхээр мэдээж хэрэг хүмүүс энэ огцом өсөлт гэдээ ярих юм бол гүг мэдээж одоо гагц цацтал нь мөнгө цутгацсан чинь өсөлгүй яах юм гэж хүмүүс ярьж магадгүй л дээ. Тэгэхээр тэр Чингис бондоос орсон мөнгө бол 12 оноос хойш орсон байхгүй. Тэгтэл тэр Чингис бонд буюу ийм яг нэлээд зоригтойгоор хөрөнгө оруулаагүй өөрөө органикаараа өсөд явж байхдаа энэ 2.5 дахин өөрөө өсч чадж байгаа салбар байгаа байхгүй. За тэгээд тэрнээс цааш 12 оноос хойш 14 он руу ороход бол мэдээж хэрэг нэлээд одоо зоригтойгоор энэ салбар руу мөнгөөр дэмжиж өглөөр энэ салбар бас ямар хурдцтай өсч болж байгааг бол та нар харж байгаа бах. Энд бол 463 тэрбумаас 4 жилийн дотор 2.1 их найд руу ороод явчихна гэдэг бол бараг 4 дахин 5 дахин энэ салбар өөрөө нугарж энэ салбарт хийгдсэн ажлууд одоо өссөн байгаамаа. Тэгээ энэ бүгдийн ард мэдээж хэрэг бизнесүүд харахад бол энэ ямар их потенциал нөөцийг мөнгө хийх ямар хөрөнгө оруулагчдын үед бол мөнгө хийх ямар их боломжийг өөрөө агуулж байгаа вэ гэдгийг харуулж байгаа юм. За орон сууцны хангамж одоо сууцны төрлөөр нь юу бас нэг хэдэн тоо үзүүлэе гэж бодож байгаа. Нийт
одоо энэ график дээрээс харахад хүн амын ерөөсөө 26% нь тохилог орон сууцнд амьдарч байгаа. Цаад үлдсэн хувь нь мэдээж энд бол одоо хөдөө амьдарч байгаа манай малчид орж байгаа нүнэн. Гэхдээ тэдний тоо харьцангуй зөв. Ер нь тэгтээ хүн амын ихэнх нь тохилог орон сууцнд орох сонирхолтой бөгөөд ийм хэрэгцээ шаардлага манай эдийн засагт байгаа. Өөрөөр хэлбэл эдийн засаг өсөөл хөгжөөл мөнгөтэй болдсон бол хизээ зогсшгүй зайлшгүй хөрөнгө оруулалт хийх сонголтод орох салбар бол одоо барилгын салбар гэдэг нь харагдж байгаамаа. Эндээс бас зөвхөн Улаанбаатар хотоор өөрөөр хэлбэл би үйл хөдлөх хөрөнгийн зах зээлийг бол дархан Эрдэнэ тэгээд томоохон хотуудаар бид нар бас оруулаад төсөөлөх ёстой гэж бодож байгаа. Буцаачгүй энд тэгэхээр зөвхөн Улаанбаатараар л аваад үзэхэд бол хүн амын 40% нь тохилго орон сууцнд суугаад өшөө цаана 200 мянган одоо өрх орон сууцнд орох хэрэгцээтэй байгаа. Энэ бол одоо зөвхөн хотоор ярихад 60% гэсэн үг. Ер нь бол ойрын 5 жилд бид нар эрэлтээр нь энэ бол одоо зүгээр хэрэгцээгээр нь ярьж штэ. Хүмүүс энэ тохилог орон сууц руу орох хүсэлтэй байх одоо боломжтой сегментийг ярьж байгаа. Тэгтэл яг бодит ингээд эрэлтээр нь манайхан багцаалаа тооцоод үзэхэд ойрын 5 жил гэхэд 60 мянган одоо өрх байранд орох хүсэлтэй бөгөөд энэний одоо төлбөрийн чадвартай байгаа гэсэн үг. Энэ бол бодит эрэлт гэсэн үг. Тэгэхээр ийм одоо зах зээл байгаамаа. За дараагийн юм дээр бол энэ орон сууцны салбарын зорилт бидний энэ төрийн зүгээс ямар бодлого авч хэрэгжүүлж байгаа юм бэ гэдэг. Энэ бол сая гарсан үр дүнгуудын тухай ярьж байгаа л дээ. Тэгэхээр төрийн бодлогын зүгээс аваад үзэх юм бол Монгол Улсын нийт хүн амын биш энэ эхний тэр цэнхэр шугам юу харуулж байгаа гэхээр мянганы хөгжлийн зорилтод суурилсан бид нар зорилгоо тавиад явхад 2010 оноос 30 он хүртэл бид нар бол мянганы хөгжлийн зорилтын одоо хүрээнд хүн амынхаа 30 хүртэлх хувийг орон сууцнд тохилог орон сууцнд одоо оруулж амьдруулах тийм зорилготой байгаа. Тэгтэл бид нар энэ 13 он гэхэд анх одоо 10 онд бид нар 10 оны тоог аваад үзэхэд 21% байгаа бол 10 он гэхэд 25% руугаа хүрсэн явж байгаа. Одоо 14 оны тоо гүйцэд гараагүй байгаа бидний төсөөллөөр 28 төгрөг байх 15 оныхаа тоог аваад үзэхэд бид нар мянганы хөгжлийн зорилтыг бараг биелүүлэхээр байна. Яг хоо 15 онд орсон орон сууц тэгэхээр яг 30% төрсэн хүн нь орон сууцнд ороогүй байж болно. Гэхдээ бэлэн орон сууц нь энэ 30%-аа ер нь хүрчихэж байгаа гэсэн үг. Тэгэхээр Монголын төр аваад ямар ч гэсэн тодорхой зорилт дэвшүүлээд явхад энэндээ их олон хүн за тэгэл баахан цаас боловсруулдаг тэрэндээ хүрдэг ч юм уу гүү ч юм уу үр дүн гардаг ч юм уу үгүй ч юм уу гэхэд ингээд тоогоор аваад үзэхлээр эн чин тэрлүүгээ ямар ч гэсэн тэмүүлсэн үр дүн гаргаад явж байгаа юм. За тэрнээс цааш одоо бид нар 2020 он гэхэд 67% одоо тохилог орон сууцаар хангана гэсэн бодолтой явж байгаа. Энэ бол одоо бодлоготой явж байгаа. Энэ бол мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогын дагуу ийм зорилт явж байгаа. Тэгэхээр энээс өмнө тавьсныг өнөөдөр хүртэл бид нар ерөнхийдөө биелүүлээд явж байгаа юм чинь 20 он хүртэл бол бид нар зорилтоо биелүүлэх боломж байгаа гэсэн тооцоо биднэрт гарч байгаамаа. За энэ хоёр дахь бас график нь юу харуулж байгаа гэхлээр ашиглалтанд энэ нийт оруулсан орон сууцны тоогоор нь аваад үзэж байгаа энэ салбарын динамикийг. Тэгэхээр ашиглалтанд оруулсан орон сууцны тоогоор аваад үзэхэд бид нар 2008 оны тоог аваад үзэхэд 5416 л байна. Тэгэхэд одоо 6 жилийн дотор гэхэд бид нар 24 мянган айлын орон сууцыг ашиглалтанд оруулдаг болсон. Энэ тооны зөвхөн өсрэлтийг аваад үзэхэд бид нар бараг 4 гаруй дахин энэ одоо зах зээл дээр нийлүүлсэн орон сууцны тоо өсч байгаа. 4 гаруй дахин гэдэг чинь 400%, 500%-ийн өсөлтийн тухай бид нар яриад байгаа ш нөө тесрэлт гэдэг юм чинь энэ дээр ингээд энэ зурган дээр харагдаад байгаа байхгүй. Ашиглалтанд оруулж ирсэн талбайгаараа аваад үзэх юм бол бас гайхалтай. 2008 онд 378 мянган метр квадрат ашиглалтанд оруулж ирсэн бол 2014 он гэхэд 1800. Энэ дахиад бараг 5-6 дахин өсөлт, 5-600%-ийн өсөлтийн тухай яриад байгаамаа. Энэ тэгэхээр энэ салбар өөрөө дотроо ямар том тесрэлтийн нөөц бололцоог агуулж байгаа вэ? Ямар ч гэсэн одоо хүнд манай зах зээл боломжтой гэдээ ярихад
ийм үр дүн гараагүй байсан бол ийм боломжтой гэж ярих биднэрт үндэслэл байхгүй. Ийм байсан учраас бид нар дахиад ийм юмд хүрэхгүй гэж хэн ч хэлэх боломжгүй. Ийм боломж байгаа, ийм боломж нуугдж байгаа гэдгийг л харуулж байгаа. Ипотекийн зээл талаас нь. За би бол сая нийлүүлэлт талаас нь ярьж байгаа. Ер нь бол барилга хот байгуулалтын салбарт бидний бас нэлээд шинэлэг талаас нь хараад явъя гэж бодож байгаа юм юу гэхээр ер нь зах зээлийнхаа зарчмаар цаашдаа явах хэрэгтэй юм байна. Тийм учраас эрэлтээ бид нар нэн тэргуунд бас бодож явах хэрэгтэй. Барилгын салбарын хөгжил бол эрэлттэйгээ уялдаж явах хэрэгтэй гэдэг төсөл байна. Тэгээд эрэлт тал дээр бол юу болсон бэ гэхээр бид нар бүр 2003 оноос тоо авч үзэж байгаа. Яг гэвэл хичнээн мөнгөгүй багтаа ч гэсэн Монголын төр ипотекийн зээлийн тогтолцоог эхлүүлсэн байгаа байхгүй юу? Уул уурхайн тесрэлт бол 2005 оны үзэгдэл. 5 оноос хойш явсан үзэгдэл. 2003 онд бид нар дөнгөж 90 онд зах зээлийн систем рүү шилжиж эхлэхэд хямрал эхэлсэн. Эндээс одоо бүх үзүүлэлтүүд унж эхэлсэн бол 2003 онд бид нар дөнгөж 1989 оныхоо тоон үзүүлэлтүүд рүү буцаж гарч ирсэн байхгүй. Тэгэд энэ бол дөнгөж өөрөөр хэлбэл зах зээл нэг эрүүл 90 оныхаа төвшөнд хурж ирээд ажиллаж эхэлсэн үегээд энэ үеэс авч байгаа. Тэгэд 2003 оны үзүүлэлтийг аваад үзэхэд нийт ипотект өгжсэн зээл бол маш бага байгаамаа. Тэгтэл 0 одоо дотоодын нийт бүтээгдэхүүний бол биш нийт зээлийн 0.5%-ийг л эзэлжсэн байгаа бол 14 он гэхэд бол одоо 13%-ийг эзэлж байгаа. Тоо хэмжээгээр аваад үзвэл энд одоо 8 тэрбум байсан бол одоо 2.8 их найд буюу энэ баг 3-4 дахин бас ахаад өссөн байгаа үзүүлэлт гарч байгаа. Өөрөөр хэлбэл бид нар эрэлт талдаа бас нэлээд дэмжлэг үзүүлээд явсан. Зээлдэгчдийн тооч гэсэн энэ 2 дугаар графикаас харахад бол маш огцом 2003 оноос одоо энэ график өөрөө тодорхой харуулж байна. Зээлдэгчдийн тоо бол 0-оос эхэлсэн гэсэн үг шүү дээ. Ер нь ипотек гэдэг бол шинэ одоо бүтээгдэхүүн байсан. Тэгэхэд одоо бол 66 мянган өрх рүү орсон байна гэдэг бол бидний хувьд бол их том үзүүлэлттэй. Энэ завсар өөрөөр хэлбэл маш олон бизнесүүд маш амжилттай ажиллаж их мөнгө хийсэн гэсэн л одоо гол бас үзүүлэлт мессеж байгаамаа. За үйл хөдлөх хөрөнгийн энэ үнийн өсөлт талаас бизнесүүд юу сонирхох вэ гэхээр за би мөнгө хийчихэд эн чинь ер нь миний авсан байрны үн ямар байд юм бэ гэх үйл хөдлөх хөрөнгийн салбар дээр гол мөнгө хийдэг одоо мөнгө хийж байгаа эсхийг харуулах үзүүлэлттэй. Тэгэхээр энэ дээр их сонирхол харагдана бас. 2004 оноос бид нар авч үзэж байгаа. Тэгэхэд метр квадратын үн бол нэг 450 тэр үнийхээ ханшаар 457 мянган төгрөг буюу $377 хавцаа байсан байгаа юм 2004 онд. Тэгэхэд ахаад 2012 оноор нөгөө нэг энэ барилгыг дэмжих төрийн том хэмжээний мөнгө орж ирээгүй байхад гэхэд энэ бол $1,200 болоод өссөн буюу 3 дахин өссөн. 300% өсөд явцсан гэсэн. Энэ дээр тэрнээс цааш одоо 14 онд бол 2.2 сая төгрөг болцсон байж байгаа байхгүй метр квадрат. Тэгэхээр хүмүүс ингэж бодж байна л да өнөөдөр валютын ханш унтсан юм чинь 2.2 сая бол хамаагүй бага штэ гэдэг. Үнэн. Тэгвэл энэ 2.2 сая валютын ханш хөдлөхөөс өмнө хүрсэн байсан үн штэ. Өөрөөр хэлбэл валютын ханштай хамааралгүйгээр энэ ийм дүндээ хүрсэн харамсалтай нь яасан гэхээр валютын ханш өсөнгүүт энэ одоо өсөлтийн бодит үнц нь өөрөө унчаад байгаа болохоос биш энэ 2.2 саяд бол энэ валютын ханшнаас хамааралгүй хүрсэн байсан тоо. Тэгвэл валютын ханшны өөрчлөлтөө бид нар оруулаад тооцсон ч 2004 онд $377 байсан юм. Одоо энэ уналтынхаа дараа $1,169 болсон байж дундаж үн. Тэгэхээр энэ ахаал бараг нэг 3 дахин өссөн байгаа бөгөөд 2004 оны $1,000-оос 2014 оны $1,000 бол евротой харьцуулаад үзэх юм бол хамаагүй үнэтэй доллар байхгүй. Тэгэхээр энэ дээр ахаал бодит өсөлт гарсан байна гэсэн үг. За энэ бол бид нар ингээд орон сууц талаас нь аваад үзэж байгаа. Гэхдээ үйл хөдлөх хөрөнгө гэдэг бол зөвхөн орон сууцээс офис талаас нь аваад үзэх юм бол энэ дээр ч гэсэн маш
том өөрчлөлтүүд харагдж байгаа юм. 2008 онд 15 мянган төгрөгөөр метр квадратыг түрээсэлдэг байсан бол 14 онд гэхэд 46 мянган метр 46 мянган төгрөг рүү орсон. 15 онд бол буулаа гээд 43. Энэ эргээл харьцуулахад дахиад нэг 3 дахин багцаалахад өссөн ийм одоо дүн харагдаад байгаамаа. Ингээд доотлын юу бас адилхан тэрийг л харуулж байгаа. Энэ дээр ахаад үйл хөдлөх хөрөнгийн салбар дээр энэ бизнес хий гэж байгаа хүмүүст нэг одоо эерэг мэдээлэл нь юу вэ гэхээр энэ дээр бол дид хотын хөгжил гэдэг бол үйл хөдлөх хөрөнгийн салбар бол үнэхээр дид бүтцгүйгээр бол явахгүй. Тэгэхээр дид бүтцийн салбарт бол өнөөдөр үйлчилж байгаа хуулиараа бол гол ялангуяа магистрал одоо шугамуудыг бол төр барьж өгж байгаа. Тэгэхээр одоо төрийн нуруунд дээр ачаал явж байгаа бөгөөд энэ чиглэлд Монголын төрөөс одоо оруулж байгаа хөрөнгө оруулалтыг харах юм бол энэ график дээрээс тодорхой харагдж байна. Ахаал динамикийг харах юм бол энэнд бол харьцангуй даруухан мөнгө орж байгаа шүү дээ. Тэгэхээр харьцангуй даруухан мөнгийг бид нар мөнгөө татчихад оруулсан байхад л 9 он 15 он хоёрыг харьцуулахад бол хамаагүй өсрэлттэй өөр хэмжээний мөнгө харагдж байгаамаа. За энэ ингээд тоон үзүүлэлтүүдээр ярих юм бол гэхдээ энэ гоё үзүүлэлтүүдийн хажуугаар одоо мэдээж хэрэг энэ салбар өөрөө хүндрэлтэй өөрийн хүндрэл бэрхшээлүүд бий. Хөрөнгө оруулъя гэсэн үнд бол бид нар бүх зүйлээ үнэн зөвөр нь л ярьж явах хэрэгтэй. Энэ дээр бол энэ тулгарч буй бэрхшээлүүдийг ярих юм бол мэдээж нэгдүгээрт макро эдийн засгийн хүндрэл бол энэ салбарт маш том хүндрэлийг дагуулж байна. Эрсдлийг дагуулж байна. Тэгэхээр бол энэтэй холбогдуулаад бүтээн байгуулалтыг тууштай үргэлжлүүлэх боломж нөөц маань хомсдоод эхэлж байна. Яг гэвэл нийт эдийн засаг өөрөө хомигдоод ирэхлээр энийгээ дагаад ажлын байр багасж байна, цалин хөлс өсөхгүй байна, инфляц өсөж байна. Ингээд ирэхлээр одоо худалдаа авагчдын альва юмыг худалдаж авах итгэл бол харьцангуй буурчаад байгаа нь биднэрт бол энэ салбарт эрсдэл учруулж байна. Өшөө нэг юу бол барилгын чанар, стандарт, норм бол нэлээд хоцрогдчиход байна. Өнөөдрийн зах зээлийн хэрэгцээнээс нэлээд хоцрогдсон. Энэ дээр бол харин төр одоо өөрийнхөө бизнесийн салбарыг бол гүйцэж ажиллах хэрэгтэй байгаа. Энэ бол бас нэлээд том одоо шийдэх ёстой асуудлуудын нэг байгаамаа. Дэд бүтцийн одоо төслүүдийг бид нар үргэлжлүүлэх хэрэгцээ байгаа. Дэд бүтц дээр түрүү хөрөнгө оруулалт хичнээн сайн байгаа ч гэсэн ер нь зайлшгүй шаардах хэрэгцээндээ бол биш байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт энэ дэд бүтцийн салбарын одоо үйлчилгээний үн тариф, усны үн тариф маань бол өөрөө элэгдэл хоригдлоо нөхөх хэмжээнд биш байгаа учраас ер нь бол газар доогуур байгаа бүтц бол дээрх нь капитализм шилжижээ доотх нь социализмын төвшөнд хоцрогдсон явж байгаа маа. Энийг бол бид нар бас өөрчлөөд явах хэрэгцээтэй байгаа. Тэгэхгүй бол хотын цаашаа тэлэлт бол өөрөө явахад хүндрэлтэй байгаа. Мэдээж эрх зүйн орчин бол тодорхой одоо бас хоцрогдолтой байгаа. Энэ дээр нь бид нар бас анхаарч эрх зүйн орчныг бол сайжруулах ёстой гэж үзэж байгаа. Ингээд энэтэй холбогдуулаад ялангуяа эрх зүйн орчин дээр төр юу хийж чадах вэ гэхээр мэдээж хамгийн түрүү эрх зүйн орчноо сайжруулах ёстой. Энэ дээр гол яригдах юмнууд бол газрын тухай хууль, барилгын тухай хууль, газрын тухай хууль, барилгын тухай хууль, энэ хотыг дахин хөгжүүлэх тухай, нийгмийн даатгалын хууль, үйл хөдлөх хөрөнгөтэй холбогдолтой бас хуулиудыг бид нар гаргая гэдээ явж байгаа. Өчигдөр та бүгд бас мэдээгээр харсан байх. Нэг гол бидний одоо хийгээд санаачлаа зүтгэж явж байгаад нийгмийн хамгааллын яам, сангийн яам, ерөнхий сайдаас дэмжлэг авчаад явж байгаа зүйл юу вэ гэхээр цаашдаа орон сууцжуулах үйл ажиллагааг бол Монголын тэтгэврийн сантай холбож өгөх одоо бодлогын шийдвэр гараад явж байгаа. За энэ бол ингээ 20 жилд гараагүй байсан маш том өөрчлөлт гарч байгаа. Энэний дараа бол Монголд хямд төсөр орон сууцны барилгын ажил бол их багаар хизээч үргэлжлэн хизээч зогсохгүй гэсэн үг. Амар том далайцтайгаар яваад байхгүй байж болно. Тэгтээ бол хизээч зогсохгүй гэсэн үг. Яг гэвэл энэ хүн л амьдарч байгаа цагт тэтгэврийн сан байна. Тэр тэтгэврийн сангийн тодорхой мөнгө бол орон сууцжуулалтанд явж байна. Энэ бол одоо дэлхийн бусад орны ялангуяа өндөр хөгжилтэй бусад орны бид нар жишг рүүгээ шилжиж гэнэ гэсэн үг. 20 жил харамсалтай нь бид нар энэ нөөц боломжоо бол ашиглаагүй ирсэн юм байлээ. За ингээ хамтран ажиллах боломжуудыг ярих юм бол ялангуяа гадны хөрөнгө оруулагчдад яг хөө энд бол байхгүй байж болно. Гэхдээ бид нар бол алстаа яг энэ чиглэлээр Монголын төр анх удаа үйл хөдлөх хөрөнгийнхаа салбарыг нөгөө солонгорсын эдийн засгийнхаа нэг өнгийн гээд далайцтайгаар хувийн одоо хөвшилтэйгээ хамтраад энийгээ сурталчлаад энэ рүү мөнгө татах гээд явдаг болно.
Тэгээ энэ дээр гол биднэрт одоо өгөх мессеж юу гэхээр Монголын 17.5% хүрж өссөн энэ үзүүлэлт өөрөө маш том эерэг тал юм аа. Яагаад гэвэл буцаад эндээ хизээч хүрэхгүй байж болно. Гэхдээ энэ эдийн засаг ямар гайхамшигыг үзүүлж чадах вэ? Бусдын тооцоолсноос бид нар яаж давж өсөрч чадах вэ гэдгийг үнэхээр үзүүлсэн тоо. Энэний хажуугаар дотоодын нийт бүтээгдэхүүн маань 2000 он гэхэд $466 байсан бол өнөөдөр $4000 хүрчээд явж байгаа энэ үзүүлэлт өөрөө бараг 10 дахин өссөн гэдэг чинь хүний орлого хэр нэмэгдэх боломжтой вэ? Орлого нэмэгдэнэ гэдэг бол барилга худалдан авах чадварын тухай асуудал яригдж байгаа. Ингээд энийг зөвхөн бид яриад байгаа бас гадны одоо улсууд ялангуяа энэ Oxford Business Group-ийн бол уул уурхай хөгжөхөд эдний үйл хөдлөх хөрөнгийн салбар бол зайлшгүй хөгжих юм байна гэдэг ийм дүгнэлтүүдийг гаргаад явж байгаа нь зөвхөн бид ингэж ярьж байгаа биш хамгийн гол нь энэ гадныхын энэ дүгнэлтэнд хүрээд явна гэдэг бол биднэрт бол маш том дэмжлэг юм аа. Ингээд хөрөнгө оруулах боломжууд бол шууд одоо хөрөнгө оруулалт хийх боломж байгаа. Сангийн тухай одоо хөрөнгө оруулалтын сангуудын тухай хууль гарсан байгаа. Энийгээ бид нар бүрэн ашиглаад явах боломжтой. Ипотекийн зээлээр баталгаажсан бондыг авах гих зэргээр их олон ажиллагаа хийх боломжтой. Энэ дээр нэмээд бид нар TOSC гэж төрийн орон сууцны корпорацийг бол үйл хөдлөх хөрөнгийн бизнес болгож хөгжүүлж байгаа. Ингэснээрээ TOSC-ийг бол барилгын компаниудад одоо өрсөлдөөн үзүүлээд тэдний бизнесийг хөндрүүлээд яваад байгаа энэ бизнесийн загвараас нь ангижруулж харин барилгын салбарыг дэмждэг тэдний баригдсан барилгыг худалдаж авч яадаг тэрийгээрээ иргэдэд үйлчилж яадаг барилгын компаниудын хувьд бол энэ нь эрэлт талдаа болсон ийм бизнес болгож өөрчлөх гээд явж байгаа. Энэ одоо энийг хийхдээ бас хажуугаар нь энэ хөрөнгө оруулалтын сан гэдгийг бол бий болгоно гэж бодож байгаа. Энэ рүү тэгэхээр гадны хөрөнгө оруулалтыг бас татаад хөрөнгө оруулалтын ийм шинэ боломжуудыг бас бий болгоно гэж бодоо явж байгаа. Ер нь ярихад бол Монголын хамгийн ирээдүйтэй хамгийн бас хөрөнгө оруулалтыг татах боломжтой салбар бол энэ барилгын салбар гэж бид бодож байгаа. Эндээ итгэж байгаа. Нөгөө талаасаа бол энэ барилгын салбарт мөнгө нөөвэл монголчууд бүгдийг хийж чадах юм билээ өөрсдөө хэн нэгнээс асуулгүйгээр. Харин энийг бол төр саад болгүй дэмжиж өгөх ёстой байна л гэж бодож байгаа. За баярлалаа. За зөвхөн сайд баярлалаа. Жаахан минут хэтэрлээ гэхдээ бид сонсох ёстой байсан учраас яриуллаа тий. Одоо би Лусан Чултмыг өрье. За дараагийн слайд. Яг өнөөдөр ярих гэж байгаа үндсэн сэдв маань бол ийм хідэн зургуудтай ингэ доош явж байна. Ийм нэг хідэн зургуудтай урттал болоод нэг гаргая гэсэн юм бодолтой байсан. Энэ бол одоо 1952 оны Лондонгийн зураг. Бид нартэй их адилхан дүр зураг харагдаж байгаа нь юу вэ гэхээр нэлээд утаатай байгаа. Яг гоо тэр цагдаагийн дүр зургийн төр бол ондоо л байх л да. Гэхдээ ямар ч сан 1952 онд жишээлбэл ялангуяа 12 сард бол Лондонд одоо бараг л агаарын бохирд бол дээд зэгтээ хүрсэн. Тэгээ бүр нэлийн түүхэн тэмдэглэх хүйц ийм үйл ажиллагаа болсон байж байгаа. Тэгээ энэний нөлөөгөөр одоо яг 12 сарны 5-ны яг энэ хамгийн хүнд нөхцөлтэй болсон. Энэний нөлөөгөөр бол яг шууд бус нөлөөгөөр нэг 4000 хүн асуурсан байдаг гэдэг ийм тоотой баг энийг та бүхэн ер нь бол мэддэг байх гэж бодож байгаа. Яагаад энэ зургийг тавьсан бэ гэхээр энэ манай дээр байж байгаа энэ хүндрэлтэй одоо агаарын бохирлч гэдэг юм уу яг энэтэй адилхан нөхцөл байдал бусад улсуудад бас байсан юм байна гэдгийг зүгээр Лондонгийн жишээ дээр харуулахыг л бодсон. Зөвхөн Лондон биш одоо Нью-Йорк бид нар бүгдээрээ мэднэ Slum Area гэж айгүй ядуусын хороол байдаг гэсэн тэрийг ерөөсөө л шийдэл явдаг гэсэн. Шийдэгт нь хамгийн үр нөлөө үзүүлсэн нэг зүйл нь юу байсан бэ гэхээр одоо Real Estate Investment Trust гэдэг юуны хөрөнгө оруулалт яг үйл хөдлөхийн салбар руу хөрөнгө оруулалтын сан бол нэлээд үүрэгтэй бас оролцсон юм байна гэдгийг одоо дэлхийн нийт юм хилээд байдаг болчиход байгаа шүү. Real Estate Investment Trust гэдэг маань тэр 1950 онд гарсан юм ерөөсөө биш юм шүү. Хамгийн ихнийх нь одоо жишээл Лондонгийн жишээ дөрөхэд Peabody Trust гэдэг 1864 онд одоо бидний одоо Лондонд очиод одоо Kensington хэсэг одоо бол маш сайхан барилгачсан байж байгаа талбайнууд маань тэр үед дандаа л ядуусын хороол байсан. Тэднүүдийг газар тасалж өгөөл тэгэл ерөөсөө developer одоо яг үйл хөдлөлийг хөгжүүлэгчид л сонгож оруулаад тэдрийг хийгээл оруулсан юм шиг.
хамгийн анхны хийгдсэн одоо яг энэ зураг байж байгаа. Яг дүүхэн дээр гарч ирсэн. 150 жилийн өмнө гэсэн. Тэгээд Peabody-гийн яг энэ дараагийн жишээн дээр болохоор 1936 онд бас нэг барьж ирсэн яг нэг энэ орон сууц байж байгаа. Дундаа яг цэцэрлэг түрээлэн тийм. Хүмүүс цэцэрлэг түрээлэн дээр очиод хүүхд одоо багчуул тоглодог, настангууд наралдаг гэх мэт. Тэгээ ягаад энэ жишээг авч тавьсан бэ гэхээр энэ 1936 онд бий болоод цаашаа ерөөсөө ингэж зогсчоогүй юм байна л да. Одоо яг саяны төсөл маань болохоор ингэж 1960-аас 70 оны хооронд дандаа урсгал засвар буюу одоо сайжруулж явсаар байгаа. 11 онд 75 жилийнхаа ойг хийгээд 12 онд яг энийг шинжлэх renewable plan танилцуулсан байж. Тэгээд 15 онд 1-р шат нь 18, 20 гэсэн онод 2, 3 дахь шатууд нь одоо хэрэгжээ дуусгаар ингээд явж. Өөрөөр хэлэх юм бол тэр 150 жилийн өмнө болж исэн юм л ингээд одоо ч гэсэн үйл ажиллагаа ингээд мөрдөгдөд явж байгаа. Жишээл Америк бид нар мэднэ. Юуны яг real estate investment trust-ууд 1960 онд хууль нь гараад яг Eisenhower ерөнхийлөгч юм байх үед хууль нь гараад яг хэрэгжээд явж исэн. Энэ одоо дахиад эндээс харахад саяны бидний ярьдаг Peabody маань 11 онд 200 сая паундын бонд гаргаж босгосон байх жишээ. Энтэй адилхан зөндөө олон real estate investment trust-ууд байж. Жишээл Sanctuary House ингээд 150 саяг 13 онд. Яг өнгөрсөн жилд Notting Hill House-ийн болохоор 250 сая паундыг босгосон байж. Дахиад хэлэхэд тэр 150 жилийн өмнө болж исэн тэр юм үүргээ гүйцэтгэхээр ингээд орхигдсон биш. Ингээд үргэлжлээд яваад идэх юм байна л гэдгийг энэ жишээн дээр харуулах гэдэг юм л. За энэ дээр айгүй Лондонгийн их гоё зургийг харуулсан. Өмнөх утаатай зурагнаас бол шал ондоо байж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бидний сайн ярих гэдэг real estate investment trust бол нэлээд үүрэгтэй оролцсон байна. За манай Монголын зураг зайсан дээр гараад дурын нэг за салхихгүй бол дурын нэг өвлийн улирал очоод зайсан дээр гараа харахад хүн болгоны харж болдог энэ зураг байж байгаа. Агаарын бохирдол бол Улаанбаатарт маш хэмжээтэй байж байгаа. Хөдөөгөөс хотыг чиглэсэн нүүдэл нэлээд байж байгаа. Энэ өөрөө эрэлтийг нэмж байгаа. Орон сууцны эрэлтийг. Гэхдээ яг энэ юу худалдаа авч чадвартай эрэлт байна уу, худалдаа авч чадваргүй эрэлт байна уу гэдэг ярих юмнууд бол бас гарах ба. Тэгээд одоо агаарын бохирдол маань саяны үзүүлж исэн одоо ийм байна гэхээс илүүгээр тоогоор харуулах юм бол за дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан юугаар яг стандартаас 6-аас 7 дахин их байна гэдэг чинь. Дараа нь энэ дээр харах юм бол бүр сонирхолтой. Манай тэр голд байж байгаа Бээжин гэдэг. Одоо дэлхийн нийтээрээ Бээжин агаар ямар бохирдолтой байдгүй гэдгийг бүгдээрээ сайн мэддэг. Сая юуны АПЕК-ийн хурал боллоо гэж 7 хоног бүх үйлдвэрүүдийн зогсоогоол бүх машинуудын журманд оруулаад агаарын бохирдлоос тэр голд байж байгаа тэрэнд дүнд Улаанбаатар тэр хойтлоос 2 дахь хэмжээ маань 2 дахь их байж. Нөгөө л бид тэр дэлхийн Бээжин агаарын бохирдол хэцүү байдаг гэдгийг тэрнээс бид нар 2 дахь их. Тэгээ хамгийн сүүлийн баганд манай гэр хороол маань манай Улаанбаатарын дундаж стандартаас дахиад 2 дахь их байж. Энэ хин нэгний зүгээр аваад тавьсан тоо ерөөсөө биш. Энэ болохоор дэлхийн эрүүл мэндийн байгууллага Дэлхийн банкны 2011 оны тайлан дээрээс авсан тоо. Бид нар за ингээд хүн төрснөөс хойш хүмүүс тэгдэг шүү дээ. Төрснөөс хойш үеэр нь хоёрхан л юм гаднаас их авдаг юм байна. Өдөр тутам авчих хэрэгтэй юм. Нэг нь болохоор хамраараа агаар, нөгөөх нь амаараа хоол гинэ. Чихээрээ юм авдаггүй одоо юугаар өөр юм авдаггүй мэн л. Чихээрээ яг мэдээлэл авч болно гэдэг. Яг амьдрахад хэрэгцээтэй тэр. Тэгэхээр хоолоо бид нар контролдод байж болдго юм. Хамгийн сайхан хоолыг нь авдаг. Иддэг, үнэтэйгээс нь сонгодог. Яг манайх хятадаас орж ирсэн юмнууд ихтэй. Гэтэл бид нар агаараа ерөөсөө сонгож чаддаг. Хичнээн баян байсан ч тэр, хичнээн ядуу байсан ч тэр, хичнээн алдартай нэр хүндтэй байсан ч нэр хүндгүй байсан ч тэр. Энэ агаарыг бид нар бүгдээрээ сонголтгүйгээр авчидаг. Тэгэхээр энэ бол зөвхөн нэг хэдэн хүмүүсийн ажил одоо салбарын яамны ажил ерөөсөө биш байгаа даа. Энэ бол хүм болгоны ажил болж таарах гэдэг шүү. Тэгэхээр саяны бидний яриад байдаг тэр хөрөнгө оруулалтын сан маань бол нэг иймэрхүү байдалтай яг ингээл классикаар бол нэг явдаг юм шиг байгаа. За тэр дээдлийн өнцгдөр бол үүсгэн байгуулагчд маань тэгээ institutional хөрөнгө оруулагчид тэгээд retail гэдэг жижиг хөрөнгө оруулагчтай нийлээд инвесторууд одоо хөрөнгө оруулагчд бол unit holder гэдэг ойлголт байдаг. 1G эзэмшээд явж байгаа.
Уучлаарай энийг нөгөө англи хэлэн дээр тавьсан үндсэн зорилго энэ нөгөө классик. Дараа нь бид нэр монгол дээр тавьсан өөрийнхөө жишээ бас ярих юм. Тэгэхээр энийг төр хугацаанд юу вэ? Тэгээд REITs гэдэг одоо Real Estate Investment Trust гэдэг нь байгуулагдаад менежментийн компаниараа дамжуулаад үл хөдлөх хөрөнгөө удирдах байгаа. Тэгээд энэ дээр custodian гэдэг ойлголт бас гарч ирсэн. Яг монголоор бол орчуулаагүй байгаа. Custodian-ы үйл ажиллагаа гэдээ явж байгаа. Custodian маань тэр үл хөдлөх хөрөнгийг нь итгэмжлэн хадгалж өгч байгаа. Ийм л классик жишээ байд юм байна л та. Гэтэл энэ маань бүр хөгжөөд одоо бүр аж ахуйн нэгжүүдээр нэлээд ордог болсон. Одоо энд нэг жишээ байж байгаа. Энэ жишээн дээр их юм бол Temasek гэдээ бид нар бүгдээрээ сайн мэднэ. Сингапурын Sovereign Fund, яг улсынх нь эзэмшлийн фонд 60% зах дээр гараад чөлөөтэй флоутинг хийгээд явцсан. Temasek өөрөө 30% эзэмшдэг. Тэгээд менежментийн компани Temasek өөрөө 100%-аараа бий болгоод үүсгэн байгуулагч байдлаар бий болгоод тэр сангаараа дамжуулаад аж ахуйн нэгжүүдийг хүртэл үйл ажиллагааг нь удирдаад ингээд явдаг болчихсон гэж. Гэхдээ бидний схем дээр бол нэг Монгол одоо яг энэ тогтолцоо маань харахандаа бий болж амжаагүй байгаа гэж бид нар ойлгож байгаа. Гэхдээ яг эхлэх тохиолдолд заавал нэг аж ахуйн нэгж юу гэхгүйгээр ер нь бол үйл хөдлөх болон үйл хөдлөхийн холбогдолтой аж ахуйн нэгжүүдээр л хувь эзэмшдэг гэдэг ийм байдлаар явуучвал илүү зүгээр юм болоо. Энийг тоог энийг зүгээр нэг тоог тавьчих гэдгийгсэн. Тэгэл одоо бид нэр ингээл гадныхан ингээл одоо барууныхан жишээ ингээл баахан Лондон ч гэдэг юм Америк ч гэдэг юм ингээл. Гэхдээ Азад бас айгүйх байгаа байхгүй юу? Жишээлбэл Японд 46 ширхэг одоо яг энэ хөрөнгө оруулалтын сан үйл ажиллагаа явуулж байгаа. Нийтдээ 91 тэрбумын зах зээлийн үнэлгээт market cap гэж үдэрээд Сингапурд 33 гээд Тайванд 6 гэх мэтэр ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. Азад мөн адил нэлээд хөгжчихсэн ингээд үйл ажиллагаа явуулдаг. За энэ төрөмийн бид нэг дурдаад өнгөрсөн Монголын орчинд нэг иймэрхүү сан байж болох юм аа гэд үндсэндээ явж байгаа. Үндсэн классик юу бол нэг зөрчөөгүй. Хувьцаа эзэмшигчд маань үүсгэн байгуулагчлаа сангаа бий болгоно. Дээрээс нь менежментийн компани бий болгоно. Менежментийн компани нь сан дээр байгаа мөнгийг удирдах үүрэгтэй, менежментийн үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Тэгээд үйл хөдлөх хөрөнгөө итгэмжлэн удирдах гэдэг ойлголт гарч ирсэн байж байгаа. Монголын хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль гэж гарсан. Яг энэтэй холбогдоод өглөө бид нэр сонсон ерөнхий сайд маань яг ихтгэл дээр өөр юм бүр албан ёсны ихтгэл дээрээ гэж хэлж ирсэн тий. Хөрөнгө оруулалтын сангийн хууль гэж гарсан. Гэтэл үр дүн ерөөсөө гарахгүй байна. Тэгэхээр энийг бид нэр хийх л ёстой, ашиглах ёстой, хийх ёстой л болчоод баг шиг харагдаж байгаа юм л да. Тэгээ Custodian банкны үйл ажиллагаа. Манай дээр Custodian банк хэрвээ андуураг бол манай санхүү зохицуулах хорооны удирдах ажилтны хүмүүс маань яг энд панел дээр сууж байгаа. Тэгэхээр дараа нь бас нэлээд тодорхой хэлээд юу байх вэ? Custodian банкны үйл ажиллагаа 2-3 банк авчихсан байж байгаа. Бэлэн байж байгаа гэсэн үг. Тэгээ хөрөнгө хадгалах гэрээний дагуу Custodian үйл ажиллагаа явуулчихна. Тэгээд менежментийн үйл ажиллагаанд нь менежментийн төлбөрийг нь төлөөд явчихдаг. Ерөөсөл нэг ийм энгийн классик схемээр явах бас болцоотой байна гэд тэгж байна. Тэгэд энийг бид нэр Монголын барилгын үндэсний ассоциац гэдэг ассоциац дээр ярьсан. Ассоциац нь өөрөө Монголд яг үйл ажиллагаа явуулж байгаа томоохон 150 орчим гэж санджи манай юуны ассоциацийн гүйцэтгэх захирал маань энэ сууж байгаа. 150 орчим яг үйл хөдлөх чиглэл дээр хөрөнгө оруулалт оруулдаг. Яг энэ үйл ажиллагааг нь авч явдаг гишүүдтэй. Энэ асуудлыг ассоциац дээр ярьсан. Ассоциац дээр үндсэндээ бол яриад энийг хийя. Гишүүд маань өөрсдөө ер нь үүсгэн байгуулагч болоод явъя гэдэг байдлаар үндсэндээ шийдэлд ирж байгаа. Яг албан ёсоор гэрээ юмнууд зурагтахаар хин ямар хувь эзэмшиж яаж урах уу гэдгийг нэлээд тодорхой болгодог ийм юмнууд байгаа. Яг энэ салбар дээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд маань яг энэ ассоциацийн гишүүнээр байж байгаа. Удирдах зөвлөлд нь бас ороод явж байгаа. Одоо яг энд ингээд суудсан байж байгаа харагдаж байна. Ер нь удирдах зөвлөлийн нэлээд олон гишүүд маань нэлээд ач холбогдол өгөөд энэ панел дээр бас хүрэлцэн ирсэн байж байгаа. За ингээд өндөрлөе. Тэгээд илүү нэмэлт асуулт юмнууд авах дараа.
2 минут хэтэрсэн. Гэхдээ яг цагаа барьсан. За. За тэгэхээр ер нь бол үл хөдлөхөрөнгө гэдэг бол өөрөө мөчлөгтэй байдаг. Та бүхэн мэднэ. Тэр мөчлөг бол ерөнхийдөө бол зүгээр олон улсын туршлагаас харахад нэг 7-оос 10 жил дотор тэр мөчлөг иргэдэг гэж ярьдаг. Тэгэхээр өнөөдөр зах зээл дээр үл хөдлөхөрөнгө буюу тухайлбал орон сууцны нийлүүлэлт бага үед бол нийлүүлэлт ихсгээд барилгын байгууллагууд болон одоо хөгжүүлэгч нар бол тий байшин барилгын тоог нэмэгдүүлээд аяндаа нөгөөх нь тодорхой хэмжээний эрэлт нийлүүлэлтийн нөгөө цэг нь одоо тулаад ирэхээрээ аяндаа тэр буурж эхэлдэг. Хизээ худалдан авагчдад тэр ээлтэй байдаг вэ гэвэл тэр доошоо яваад ирсэн үедээ ээлтэй болж эхэлдэг тийм үү. Тэгэхээр өнөөдөр манай бидний өнөөдөр 2015 он болвол эдийн засгийн хувьд бол ерөнхийдөө нэг тодорхой хэмжээний хөгжил саарсан байгаа үе гэж бид ингэж үзэж байгаа. Тэгэхээр яг энэ нөхцөл байдал дээр үл хөдлөхөрөнгийн зах зээл гэж ярьж байгаа бид нар дотор нь арилжааны чиглэлийн худалдаа үйлчилгээний барилгууд, үйлдвэрлэлийн чиглэлийн барилга байгууламжууд, орон сууцны барилгууд энд ордог. Тэгэхээр яг энэ одоо хөгжлийн энэ одоо төвшөнд байж байгаа өнөөгийн энэ төвшөнд бид нар үл хөдлөхөрөнгийн зах зээлд боломж байна уу? Нөгөө талдаа эдийн засгийн одоо бас зарим нэг юм хүндрэлтэй үе бол нэг амьсгаа аваад цаашаа яахаа бодох асар том боломжийг өгдөг нэг талаасаа. Нөгөө талаасаа сая сайдын илтгэлд гарлаа. Үл хөдлөхөрөнгийн зах зээл бол сүүлийн 5 жил харьцангуй тогтвортой хөгжлөө гэж. Тогтвортой өсөж гэнэ гэж байна. За ерөнхийдөө 5 гэдэг 4-өөс 5, 6 гэдэг тоонууд нэлээд яригдлаа. Тэгэхээр 6 дахин, 5 дахин өсөлтүүд энд харагдаж байна тий. Тийм учраас өнөөдөр одоо бидний энэ панел дотор сууж байгаа бас энэ барилгын яг байгууллагын төлөөлөгчд төр засгийн байгууллагын хүмүүс байж байгаа учраас би нэг ийм асуултыг эхлээд сайдд тавья гэж бодлоо. За юу ихтэй зэрэг өнөөдрийн төвшөнд бид одоо чухам тэр мөчлөгийн хаана явж байгаа бол тийм ээ. Тэр мөчлөгийг бид нэр боломж талаас нь юу гэж харж байна? Энэ дээр таны бодол одоо юу байна вэ? Мөчлөгийн хаах нь явж байгааг одоо хэлэх хэцүү. Тэгэхдээ хэрүү үл хөдлөхөрөнгийн салбарт хөрөнгө оруулъя гэж бодож байгаа хүний хувьд бол яг дээд зэгтээ хурж явах үед бол хөрөнгө оруулахгүй гэсэн улаан гэрэлтэй үе. За одоо бол тэр улаан гэрэл бол унтарсан байгаа үе. Одоо шар нь юм уу, ногоон нь юм уу, бүүмэд ямар ч гэсэн хөрөнгө оруулахад илүү энэ салбар руу хөрөнгө оруулалт хийх шийдвэрийг гаргах ийм одоо мөчлөг рүүгээ орж ирж байгаа гэж хэлмээр байна. Түүнээс бол одоо салбар агуул явж байгаа гэж л одоо би хэлж ярина шүү дээ. Яг одоо энэ хувийн хвшлээ одоо өнөөдрийн байдлаар үл хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хувийн хвшилд ямар одоо асуудал тулгараад байна те? Энэ одоо таны зүгээс ямар санаа бодол хуваалцмаар байна? Саяхан бас энэ ярьж байгаа илтгэлтэй холбогдуулаад. Үл хөдлөхөрөнгийн ирээдүйн талаар бол би дөрөвний энэ хоёр илтгэлтэй бол санал нэг байна. Улаанбаатар хотын хүн амын 60% нь гэр хороололд амьдарч байгаа. Энэ үнийг чинь одоо 21 дугаар зуунд л одоо 13 дугаар зуунд амьдарч байгаа тэр суудсандаа л амьдарч шүү дээ бид нар. Тэгэхээр энийг бол өөрчлөх нь бол одоо гарцаа байхгүй. Энэ бол хүссэн ч хүсээгүй ч ойрын жилүүдэд хийгдэх ажил. Тэгэхээр бүтээн байгуулалт буюу энэ үл хөдлөхөрөнгийн зах зээл бол асар ирээдүйдээ зах зээл гэж ингэж бид нар харж байгаа. Бэрхшээл байгаа. Ямар бэрхшээл байна вэ гэхээр өнөөдөр улс орны эдийн засагтай холбоотой ер нь ямар гол бэрхшээл байна вэ гэхээр санхүүжилтийн их усүрийн бэрхшээл байгаа. Төслүүд байгаа, бэлэн сайхан төслүүд байгаа. Гэр хорооллыг барилгажуулах төсөл янз бүрийн одоо хэсэгчилсэн хот хороолол хотхоноор нь барих юм юунууд байгаа. Юу дутагдж ийн гэхээр мөнгө дутагдаад байдаг. Хөрөнгө оруулагч дутагдaltaй. Тэгтэл манайд өнөөдөр ямар одоо гол бэрхшээл байна гэхээр энэ хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх тогтвортой, бага хүүтэй, урт хугацааны тийм санхүүжилтийн их усүрэн дутагдаад байна. Тийм их усүр байхгүй. Гадаадын банкуд байхгүй. Оруулж ирдэггүй манайх зөвшөөрдөггүй. Дотоодын банкуд нь болохоор ерөөсөн сүүлийн 20 хэдэн жилээр ерөөсөн бүх бизнесийг
одоо бол жилийн 20 хэдэн хувийн хөөтэй зүгээр юм мөнгө хүүлэгч маягаар ингээд ажиллаад монополдод байдаг. Бүхий л одоо монополд байдлыг бий болгоцсон хуулиараа улс төрчдийн банк гэж хэлж болно. Оролцоотой банкуд хуулиараа ийм эрх зүйн юутай тогтолцоотой болцсон. Тэгээ гадны банкуудыг оруулдаг. Одоо чинь Хойд Солонгос, Куб, Монгол, Африкийн ганц нэгэн оронд л банк байхгүй ш. Тэгэхээр энэ барилгын юм үлгэдэл хөрөнгийн ялангуяа удирдлагын чанартай урт циклтэй ийм бизнесийг бол одоо манайд байгаа энэ арилжааны зээлээр одоо санхүүжүүлж явуулах ямар ч боломж байхгүй. Гадны банкуудыг бол гадаадын банкуд орж ирэх гэсэн хүсэл тавьдаг. Жишээл тухайлбал Bank of China манайх зөвшөөрлөгдөх. Үндэсний аюулгүй байдал одоо улс орны аюулгүй байдалд нөлөөлнө гэдэг өнгөрсөн жил чинь банкуудын холбоо энэ төр баахан лоббидад ерөөсө бөөн сенсац өнөө маргаашгүй одоо улсыг эзлэх гэж байгаа юм шиг болоод одоо ингээд зогсоосон шүү дээ. Нэг талдаа гадаадын хөрөнгө оруулалт гэдэг байдаг. Нөгөө талдаа болох дээр гадаадын хөрөнгө оруулалт хэрэггүй гэдэг байгаа. Тийм учраас энэ банкуудын банк санхүүгийн тогтолцоог либералчлах ажлыг бол төр засгаас одоо түргэн шуурхай хийгээсэй гэж ийм хүсэлт бол байгаа. Гол бэрхшээлнэ. Хөрөнгө оруулалтыг илүү сайжруулах энэ моргежийн үйл хөдлөх хөрөнгийн салбар хөгжих нэг одоо илүү тод харагдаж байгаа нэг юм нь бол дөрөв сайдын илтгэлд гарсан 2.7 их 80 төгрөгийн моргеж гаргасан гэдэг. Энэ нь бол үндэсний нийт бүтээгдэхүүний нэг 10 гаруй хувь нь байгаа байхгүй. Энэ нь бол энэ хөгжиж байгаа орнуудтай харьцуулахад бол энэ бага хувь. Өшөө 40 хүртэл хувь 40 50% хүртэл яах болцоод. Тэгэхээр энэ түрүүнийг энэ бусад одоо эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал энэ сангуудыг одоо энэ их усүрлөө оруулах энэ ажлыгаа одоо их эрчимжүүлээсэ гэж байгаа. Ийм одоо энийг яг их усүрийг бий болгоод өгвөл энэ бол их өсөх боловцоотой. Тэгээд моргеж бол банкуудын хамгийн сайн бүтээгдэхүүн. Одоо 90 хэдэн хувийн төлөлттэй. За иймэрхүү юм хариулах байна даа. За би цаг хажуунаас хийсэн чинь моргеж гэж зогсчлаа. За уучлаарай. Тэгэхээр энэ бас энд манад Монголд бас бизнесээ эхлээд Канадын одоо нөгөө public listed компани нэг захирал сууж байна. Harris Cooperman гэдэг. Ингээд Harris-аас бас асууя. Одоо Монголд яг энэ үйл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалт хийгээд бизнесээ явуулахад ямар боломжийг та олж харж байна? Яавал одоо болохгүй юм юу вэ? Тэрийг яаж сайжруулах боломжтой вэ? I see some challenges. The largest one we deal with is dealing with our own shareholders internationally and their perceptions of Mongolia. We're always trying to raise capital, and if the international investor has a negative perception of the risks of investing here, it hurts our ability to raise capital. And I see that as the biggest issue for all of us in this sector. We're all looking for capital, both domestically, internationally, banks. And if the capital isn't available, the sector can't grow. Сая бас энэ нөгөө манай Лувсан чөлтмийн эдэлтгэл дээр хөрөнгө оруулалтын сангийн тухай яригдлаа. Бас Кастажон банкны тухай асуудлууд яригдж байна. Тэгэхээр Монголд одоогийн байдлаар хөрөнгө оруулалтын 3 санхүүгийн зохицуулах орноос эрхээ авсан үйл ажиллагаа явуулж идэг. За Кастажоны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2 банк эрхээ авчихсан, 3 дахь банк бас материалаа ирүүлсэн байгаа гэж ингэж тэгж харагдсан. Тэгэхээр ер нь одоо яг энэ сая нэмхээ захирлын юм дээр ч яриглаа. Тэр Харис дээр ч ирж хэллээ. Ерөөсө санхүүжилтийн асуудал аягүй чухал байна. Өнөөдрийн байдлаар Монгол улсад маш олон төслүүдтэй байлгын компаниуд бүгдээрээ одоо төслийн санхүүжилтгүйгээс болоод ингээд бас хүлээлтийн байдалтай ер нь боломжийн санхүүжилтийг хүсээд байж байгаа энэ цаг үе ингээд ирсэн байгаа. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын сангийн чиглэлээр одоо энэ хууль боловсруулсан хүнээс би асуумаар байна л да. Энд одоо ямар боломжуудыг энэ барилгын салбарт энэ хөрөнгө оруулалтын сангаар дамжуулаад хийх боломж байна вэ? Энэ хуулиар ямар боломжийг одоо бидэнд олгогдсон юм бэ те? Кастажон банкны сервис одоо Монгол улсад хэрэгжиж эхэлсэн үү? Эхэлсэн бол ямар үйл ажиллагаа явуулж байна гэдэг талаар санхүүгийн цэцүүлэх хорооны газрын дарга Жамбаа занш хариулах уу? Манай энэ цугларсан барилгын салбарынхан бол 80 гаруй 90 жилийн түүхтэй.
ямар барилгыг ямар хэлбэрээр яаж хийх үү гэдгийг бол асар сайн мэддэг хүмүүс байж байгаа. Тэгээ энд өнөөдрийн сайдын илтгэлд гарлаа, усан жүлтэн илтгэгчийн илтгэл дээрч гарлаа, бусад хүмүүсийн юм дээр ярьж байна. Хамгийн гол хөрөнгө оруулалтын асуудал дээр л бүх хүн энд ярьж байна л да, тийм ээ. Хөрөнгө оруулалтыг яаж усах вэ? Барилгын бизнес урт хугацаанд өгөөж өгдөг, төсөл нь тодорхой хугацаанд хэрэгждэг. Тэгэхээр энэ богино мөнгөөр, өөрөөр хэлбэл банкны богино мөнгөөр, өндөр хүүтэй богино мөнгөөр энэ том төслүүдийг хэрэгжүүлэхэд асар хүндрэлтэй байна гэдэг асуудлыг л энд яриад байна л да. Тэгэхээр өнгөрсөн жилүүдэд бас улсын их хурлаас энэ үлгэл хөрөнгийн зах зээлийг 2 дахь зах зээлийг бий болгох, урт хугацаанд санхүүжилтийг бий болгох энэ зах зээл дээр томоохон хуулиуд батлагдсан л да. Та бүхэн мэдж байгаа үлгэл хөрөнгийн барьцааны тухай хууль батлагдсан байгаа 9 онд. За 2011 онд бол хөрөнгөөр батлагдсан, үнцаасны хууль батлагдсан. За 13 оны 10 сард бол хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсан. Тэгэхээр энэ хуулиуд бол юу руу чиглэсэн бэ гэхээр цэвэр яг энэ үлгэл хөрөнгийн хөрөнгө оруулалтыг бий болгох хэрхэн яаж усах юм бэ гэдэг чиглэлийн хуулиуд батлагдчихад байна. Тэгэхээр өнөөдөр бол энэ сая энэ Харрис Купер маань хэлж байна тийм ээ. Бид нар бол одоо гаднаас засаг хэмжээний мөнгө цэвэр Монголын хөрөнгөний зах зээл дээр энэ юун дээр үлгэл хөрөнгөний зах зээл дээр хөрөнгө оруулах гэж босгосон. Тэгээд тэргээрээ энэ хөрөнгө оруулалт явж байгаа гэдэг. Тэгэхээр бид нар бол энэ санхүүгийн тэр энэ хөрөнгөний үлгэл хөрөнгөний зах зээлийг хөгжүүлдэг санхүүгийн схемийн талаар би нэг эдгээр зүйл хэлэх гээд байна л да. Нэгдүгээр хоёр зүйл би яг зохиож хэлмээр байна. Нэгдүгээр сая тэр хөрөнгө оруулалтын сангийн тухай асуудал ярьж байгаа. Тэгэхээр өнөөдөр Монгол улсад хөрөнгө оруулалтын сан болыг аль бисаар байгуулагддаг байгаа. Хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд бол байгуулагдсан. За мэргэжлийн тим фанд менежерүүд хөрөнгө оруулалтын сан үүсгэн байгуулдаг. За хөрөнгө оруулалтын сан бол их олон төрлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах бололцоотой байгаа манай хуулиараа. За гэхдээ тэрнээс бол хамгийн түрүүнд одоо хүмүүсийн нэлээд сонирхож байгаа салбар нь бол үйл хөдлөх хөрөнгийн чиглэлд хөрөнгө оруулах зорилготой тийм хөрөнгө оруулалтын сангуудыг л маш их сонирхож байгаа. Гадны хөрөнгө оруулалт маш их сонирхож байгаа, дотоод хөрөнгө оруулалт их сонирхож байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтын сан яагаад ач холбогдолтой тэгэхээр урт хугацааны их усүрт энэ дээр бий болгодог, татдаг ийм онцлогтой. Тэгэхээр энэ манай барилгын салбарынхан бол энэ дээрээс нь энэ үлгэл хөрөнгөний захыг хөгжүүлж байгаа тэр одоо асар олон агент компаниуд байдаг ч тийм ээ. Тэгээд тэр компаниуд бол энэ сангийн хэлбэрийг ашиглах энэ зах зээл дээр асар их туршлагатай босод учраас сангийн хэлбэрийг мэргэжлийн улсуудтай хамтраад бий болгоод үүгээрээ дамжаад дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг тэр сандаа цуглуулад сангаараа тодорхой хэмжээний тэр үлгэл хөрөнгийг барьдаг, босгодог тэр бүтцлээ хэрэгжүүлэл их ач тустай юм аа. Зах зээлийн дэд бүтц талдаа бол сая яаж чинь тэр Гастодиум банк бол манайд бас ажиллаад эхэлсэн байж байгаа, зөвшөөрлөө авсан менежментийн компаниуд байж байгаа. Хууль эрх зүйн зохицуул талаасаа бол нэлээд уянгатан зохицуулагдсан. За хувийн хөрөнгө оруулалтын сангууд гэж би хувийн хөрөнгө оруулалтын сангууд байгуулах бол нэлээд тийм уянгатан зохицуулттай учраас үйл хөдлөх хөрөнгөөр дагнасан хувийн хөрөнгө оруулалтын сангууд байгуулах болцоотой. За хоёрдугаарт нь би давчгаа нэг зүйл хэлэхэд энэ үйл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бол анх дахь зах зээл бол манай дээр асар их үүссэн тийм ээ. Сая бол илтгэгчид хэлээд байна. 2.7 тэрбум төгрөгийн их найт төгрөгийн хэмжээний тийм юу үүссэн байна гэдэг шүү дээ. Тийм ээ. Моргежийн зээл. Тэгэхээр тэрийг хоёр дахь зах зээлийн үүсгэж одоо тэр хөрөнгөний зах зээл дээр арилжаалдаг. Тэрнээс орж ирж байгаа их усүрээр нь дахиад тэр урт хугацааных нь үйл хөдлөх хөрөнгөний захыг дэмждэг ийм одоо санхүүгийн дэд үтсийг л маш сайн ашиглах хэрэгтэй гэж хэлэх гээд байна. Өөрөөр хэлбэл одоо үндсэндээ нэг юу хөрөнгөөр баталгаажсан үнцаасууд гарч байгаа шүү дээ. Тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнцаас гарцсан байгаа. Цаана дахиад тэрбум гаруй төгрөгийн моргежийн зээл байж байгаа. Тэгэхээр сар болгон одоо нэг 20 тэрбум төгрөгийн үйл хөдлөх хөрөнгөний моргежийн зээлийн иргэн төлөлт чинь нөгөө үнцаасаараа дамжаад ороод ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр орж ирж байгаа тэр сар болгоны 20 тэрбум орчим төгрөгийн иргэн төлөлтийг эргээд энэ зах зээлийнх нь анх дахь зах зээлийн үүсгдэг чиглэлээр нь ашиглаад явах юм бол энэ дээр бол асар их боломж байгаа маа л гэж хэлэх гээд байна. Асуулт авах хүмүүс 1 2 3 энэ бичээр бас бичгээр ус энд асуулт байгаа тий. За тэгвэл 3 хүнээс асуултаа таслая. Дараа нь саналж ярилна. За гүн бол бол ер нь бол ингээд бизнес төр хоёрын хооронд итгэлцэл бий болгоё гэж бол маш их ярьж байна. Итгэл бий болгоё гэж. За тэгээд яг энэ салбарын хувьд бол бас маш их тийм боломж байгаа гэдгийг бол ер нь ойлгогдож байна. Боломж нь үнэхээр бага юм байна. Тэгээд энэ тал дээр ингээд хөрөнгө босгох тал дээр ингээд маш их юм хийгдэж байгаа гэдгийг бол ойлголоо. Тэгээд энд бага санхүүгийн экспертүүдээс нэг асуух зүйл байгаа. Ялангуяа ингээд хөрөнгө оруулагчийн өнцгөөс ингээд харахад
ингээд гадаадын хөрөнгө оруулагчдад бол Т100 хийдэг. Т100 дотроо бол exit strategy буюу хөрөнгө гаргах талаар бол зайлшгүй орсон байдаг. Тэгэхээр энэ талаар ямар үзэл баримтлал байгаа вэ? Энэ талаар юу хийгдэж байгаа вэ гэдгийг санах гэсэн. Баярлалаа. Айгүй маш зүйтэй асуулт байх шиг байна. Юуны манайхны бид нар нэг яг бидний яг ингээд санхүүгийн ойлголтыг одоо юу гэдгийг юуны зах зээлийн нөхцөлд ажилладаг санхүүгийн ойлголт маань одоо 20 хэдэн жилийн л настай баг шүү. Яг энэ хугацаанд яриад исэн юм дандаа хөрөнгө оруулалтын асуудал. Хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалтаас бүр илүү чухал юм ээ. Тэр хөрөнгө гарах. Хөрөнгө гарах. Тэгжээж тэр хүн оруулсан хөрөнгө дээр ашигаа хийгээд ашиг л харж байгаа шүү дээ хөрөнгө оруулагчийн хувьд бол. Тэгээд гарах хэрэгтэй. Гэтэл манай яг exit strategy гэдэг exit хийх тэр хөрөнгө гарах тэр нөхцөл нь манад ерөөсөй байдаггүй. Энтэй яг уялдаад бид нар яг энэ хөрөнгө оруулалтын сан гэдэг юм бий болж эхэлж байна. Жишээлбэл одоо бид нар яг энэ үйл хөдлөлтөөр хөрөнгө оруулаад явдаг хүн маань хөрөнгийн зах дээр гараад жишээл IPO хийдэг юм уу? Эсвэл одоо RTO гэдэг юм. Ямар төрлөөр одоо листинг хийгээд гарах энэ нөхцөл нь бүрдсэн байгаа юу яг Монголд? Байхгүй байгаа. Тэгэхээр тэр хүн хөрөнгөө оруулаад тэр үйл хөдлөх нь өөрөө ашиг хийж байгаа орлоготой байх тохиолдолд хөрөнгө оруулалтын сан тэрийг нь авчих ёстой болж байгаа гэсэн. Тэгэхээр тэр хөрөнгө оруулалтын сан чинь тодорхой хугацаанд 10 жил 20 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаад байдаг. Ийм болчих. Тэгээ нөгөө талаас бас хөрөнгө оруулалтаа уялдаад хэлэх нэг зүйл нөх юм бол яг засгийн газрын яг сая энэ шийдвэрийг бол бид нар айгүй одоо юу гэдгийг маш найрсгаар хүлээж авч байна л да. Яг тэр нийгмийн даатгалын сан тэр дундаа тэтгэврийн сангууд энэ хөрөнгийн зах дээр орж одоо санхүүжилт одоо тэр мөнгөжүүлэх юм боломжийг нь бүрдэж байгаа. Энийг яг энэ хөрөнгө оруулалтын сан руугаа оруулаад өгчвөл ёстой юм шиг. Яг тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын сан чинь хин нэгэн хүний хувьцаа гэдэг юм одоо юу гэдэг хин нэгэн хүн одоо айгүй гоё санаатай тэрэндээ ингээл хэрэгээ хэрэгжүүлэх гэж байгаа ерөөсөө биш. Эн чинь үл хөдлөх хөрөнгө болоо хувирч байгаа юм л та. Газар хөдлөө нурд юм уу, гаалгаараа шатдаг юм уу? Тэр тохиолдолд биш болвол энэ үл хөдлөх хөрөнгө маань үл хөдлөх юм чинь тэндээ байж гэн л гэсэн үг. Хамаагүй найдвартай одоо санхүүгийн янз бүрийн үүсмэл хэрэгслүүдийг бодвол энэ хамаагүй найдвартай болоод л явчихж байгаа хэлбэр. Нөгөө талаас хөрөнгө оруулалттай уялдуулаад гадаадын хөрөнгө оруулалтыг ялангуяа Монголын одоо бид нар өөрсдөө л гэсэн үг шүү дээ. Яг энэ үйл хөдлөлтөөр хөрөнгө оруулдаг компаниуд маань гадаадын хөрөнгө оруулалтыг татах гад явдаг. Ялангуяа төрийн өндөр дээд албан тушаалтай хүмүүс ерөнхий сайд салбарын сайдрыг дагаад хувийн салбарх явдаг. Яадгүй гэхээр ихэнх тохиолдолд очоод адил төстэй төслүүдийг л нэг хөрөнгө оруулагчид яриад л байдаг. Тэгээд их зарим тохиолдолд бүр нэг муулдаг. Одоо үнэл дэрэмчинд одоо бид нэр энэ салбар дээр яг л тоглож байгаа улсууд бид нар байж байгаа үнэ бол мэдэн шүү дээ. Муулна. Энэний төсөл ёстой юм. Миний төсөл гоё. За тэгж явж байгаа хөрөнгө оруулалтын нэг нөхөр нь одоо private equity ч юм уу ямар нэгэн хүн нь хөрөнгө оруулахаар сонгоод Монголд ирээд үзнэ. Монголд ирээд үзэхээр за төсөл нь болж гин юм нь болж гин хөрөнгөө хий. Гэхдээ ямар компани дээр хийх вэ гэдэг. Хоёулаа хамтраа JV байгуулж. Эсвэл манай компани дээр хийчих. Тэгээ хоёулаа JV байгуулах гэж юм бол юугаа балансаа гаргаад ирж та. Баланс дээр баталгаа гаргаад ирж. Corporate guarantee ярьж гэсэн шүү дээ. Гаргаад зээл авчи хамтраад. Гингүүд манай баланс хүрдэггүй. Хичнээн бид нэр энэ зах дээр тоглож байгаа томчууд хэдий ч гэсэн яг гадны зах дээр гараад одоо өөрсдийгөө танилцуулахаар хитрхи жижигхэн байдаг шүү дээ. Бид нар бүгд тэрийг мэднэ шүү дээ. Одоо хүртэл энэ яг энэ юун дээр үйл хөдлөлийн зах дээр явж исэн юу бол одоо ингээд моо гэж гэдэг юм одоо ингээд эрэл талаас маш их дэмцэг. Энэ л байгаа тийм. Юун дээр тийм эрэл тал дээр маш их дэмцсэн байна. Энэ ч утгаараа энэ бол ашигтай маш их ашигтай зах дээр байсан. Хитгэн тоглогч байсан маш олон тоглогчид орж ирсэн энэ зах дээр. Нийлүүл талаасаа ерөөсөө дэмждэггүй байсан. Бид нар мэдэн шүү дээ. Нэг жижигхэн газар болоод тэр өстө хүүхдийн тоглоомын газар байсан ч хамаагүй нүдээ дарж агаал буулгаал барайл тэн дээр 200-300% ашиг хийгээл гарахыг л боддог байсан шүү дээ. Гэтэл нийлүүлэлтэн дээр маш том чанарын өөрчлөлт гарч ирж байгаа одоо гэж бид нар харж байгаа. Тэр нь юу вэ гэхээр гэр оролцооны дахин төлөвлөлт юм уу?
бусад төлөвлөлттэй холбогдлолтойгоор газар биднэрт бий болж эхэлж байгаа. Газраа дагаад одоо Азийн хөгжлийн банкнаас зээлэн тэр яригдж байгаа байж байгаа. Тэрийгээ дагаад дид бүтцийн асуудал мөн адил шийдэж байгаа. Тэгэхээр энэ том газар дээр нийлүүлэлтэд дэмжиж өгсөн энэ тохиолдол дээр тоглогчид маань өөрсдөө нийлжээж том юм хийх хэрэгтэй болж байгаа байхгүй. Яг энэ зах зээлээ яг үүнд аварч гарахын тулд. Тэгэхээр бидний хувьд харж байгаа нь энэ хөрөнгө оруулалтын сан байдлаар явах нь бол ер нь нэлээд цаг үе олцсон юм байна. Ер нь яг явах ёстой шийдэл юм байна гэдгийг ялангуяа ассоциацийн санаачлагаар энэ асуудлыг яриад нэлээд яваад байгаа учир нь бас энэ. Нөгөө талаас бидний хөгжлийн банкн дээр одоо бид нар мэдэн шүү дээ. Хятадын экспорт юу цагт дууссан байгаа ойлгож байгаа. Гэхдээ бид нар Хятадын экспорт импорт банкнаас жишээл зээл авъя гэж очдог. Тэгэхээр нөгөө хүмүүс яадаг вэ гэхээр та юунээс засгаас нэг баталгаа гаргадаг. Эсвэл хөгжлийн банк ч юм уу нэг баталгаа гаргадаг. Тэгвэл би зээлээ чи ямар ч асуудал ямар ч хэмжээтэй байсан өгч 85.15-ыг 15 таад өөрсдөө гаргана. 85%-ыг бид нар хангалттай зээлээр өгч. Бид нар хөгжлийн банкн дээр очихоор хөгжлийн банк л юм чинь дахиад асуудаг. Хөөе балансаа өдр. Манай баланс дээр богино хугацаатай маш өндөр хэмжээний зээл үйждэг. Балансын 50 түүнээс их хувийг эзэлсэн зээл үйждэг. Манай дотоодын банкудаас авсан зээл юм чинь. Дээрээс нь бидний баланс нөрөө жижигхэн болохоор бид нар яач чадахгүй. Тэгэхээр энэ нийлэх ерөөсө моментум байгаад байна гэдгийг л харуулах гэдэг. Маш зөв асуулт. Тэгэхээр зах зээл бол ер нь эхний шатанд бол бид нэр бүгдээр одоо суралцлаа шүү дээ. Суралцаад нэгээрээ жижиг байшингууд байрлаа. Тэгээ дараа нь томрох боллоо. Томрох гэхээр бид өөрөө жижиг байна. Тусдаа тоглолт хийхгүй хамтарч тоглох хэрэгтэй боллоо. Тийм учраас магадгүй өнөөдөр 2015 оны өнөөгийн төвшөнд байгаа эдийн засгийн нөхцөл байдал маань биднийг хамтарч ажиллах тэр хамтарч ажиллахтаа итгэлцлэр тулгуурч хамтарч ажиллах гэдэг тэр бас нөгөө мессежийг өгөөд байна удаа гэж та хоёрын одоо асуулт хариултаас тэгж ойлголоо тий. За дараагийн хүн бас гүйц захирал Төмөн Жаргал. За өнөөдөр бид нэр Монгол үйл хөрөнгөний зах зээлийн хөгжил буюу хөрөнгө оруулалтын орчин гэсэн сэдвээр ярьж байна. Тэгээд энд нэг олзуур хууштай юм байгаа нь барилга хотоголтын яам дээр анх удаага үйл хөрөнгөний хөрөнгө оруулалтын хилцс гэж байгуулагдсан. За цогтоотор сайдын санаачлагаар байгуулагдсан гэж байлгасан. Тэгээд үйл хөрөнгөний зах зээлийн хөгжил бол одоо энэ жилээс эхлээд нодлон ер нь хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль эдгээр гарснаас хойш шинэ стандарт гарах одоо үе нь болцсон байна гэж хүн болгон хэлж байна. Тэгээд бид нар хамтран ажиллах нэлээд олон компаниуд бас хамтран ажиллах хэлбэр рүү орж явж байна. За манай Монголын барилгын үндэсний ассоциацийн одоо гишүүд компаниуд ихэвчлэн бол үйл хөрөнгөнд хөрөнгө оруулдаг, орон сууц барьдаг, ерөнхий гүйцэтгэгч компаниуд байж байгаа. Тэгэхээр эдгээр компаниуд бол үйл хөрөнгөний зах зээлийн хөгжлийн олон юмнуудыг одоо бас барилга хотоголт яам буюу засгийн газраас хүлээж байгаа. За энэ дээр бол үйл хөрөнгөний зохицуулалтын тухай ямар нэгэн хууль байдгүй. Тэгээд би цогтоотор сайдаас асуумаар байна. Бид нар энэ 2015-16 онд бол үйл хөрөнгөний одоо зах зээлийг зохицуулах ямар хууль эрх зүйн одоо баримт жижиг гаргаж чадах вэ? Үйл хөрөнгөний зохицуулалтын тухай хуулийг гаргаж чадах уу? За үйл хөрөнгөний газрыг яаж олох юм? Борлуулалтыг яаж хийх юм? Бүртгэл татварыг яаж хийх юм бэ гэх мэтлэн айгүй олон асуудлууд энэ одоо зах зээл дээр байгаа. Энэ дээр одоо танаа хэлтэс газар одоо ямар нэгэн төлөвлөсөн ажлууд байна уу? Одоо урт хугацааны стратеги босруулах чиглэлээр ямар одоо ажлууд хийгдэж байна? За мөн саяхан одоо улсын хурлаар 3 дахь худалдан үйл хөрөнгөний 3 дахь худалдан авалтаас татвар авах тухай хуулийн төсөл яригдж байгаа гэж сонсогдсон. Яг энэ хуулийн төсөл нь яг энэ эдийн засгийн өсөлт буурсан үед цаг үеэ олсон одоо хуулийн төсөл мөн үү? Энийг одоо оруулах нь зүйтэй юм уу? Энийг асууя гэж бодсон юм аа. Зах зээлийг хөгжүүлэх гэвэл хамгийн түрүүн хууль эрх зүйн орчны тухай асуудал гарч ирнэ л дээ. Энэ дээр бол манай их олон юм бас болоогүй байгаа нүнэ. Тэгээ бид нар энэ дээр бол нэлээд юмнууд хий гэж бодож байгаа. Энэ жил одоо энэ хаврын чуулганаар бид нар газрын тухай хуулийг шинжилээд оруулна гэж байгаа. Төрөөсийн орон сууцны талаарх бодлогыг оруулна гэж байгаа. Энэтэй холбогдсон хууль эрх зүйн орчныг бас өөрчилнө гэх энэ хаврын одоо чуулгандаа л бид нар оруулах юмнуудаа ярьж штэ. Барилгын тухай хуулиндаа нэлээд их өөрчлөлтүүдийг оруулна гэж байгаа. Яг саяхан ярьсан энэ 3 дахь одоо барилга дээр татвар тавина гэдэг асуудал дээр бол би хувьдаа энийг бол
өөрийнхөө салбарыг хамгаалах үүднээс ч энэ бол энэ жилдээ хийх нь бол тийм зөв биш гэж бодож байгаа. Гэхдээ та бүгд маань бол одоо юугээ эндээс бас зөвлөмж бичиг баримт гарах бах. Тэгэхээр энэ салбарын одоо гол сэтгэл зовж байгаа асуудал энэ вэ шүү гэдэг юмнуудаа бас оруулна үз. Миний зүгээрс бодож байгаагаар бол юу гэхлээр ер нь бол үйл хөдлөх хөрөнгийн татвар гэж байх ёстой л доо улс орон болгонд байдаг. Гэхдээ яг ийм хямрцсан үед нь эсвэл ингээ хямрах гээд эрсдэлтэй болцсон байгаа үед нь улам цаашаа түлхэх юм шиг ийм юмнуудыг бол оруулж ирэх нь бол угаасаа эрсдэл дагуулж байгаа гэж үзэж байгаа маа. Тэгэхээр энэ дээр бол бас ер нь бол хэд дахин бодож ижил хандах хэрэгтэй гэж бодож байна. Mongolia is a net user of capital. Mongolia does not produce a surplus of capital. Therefore, Mongolia must learn to excel at attracting foreign capital if it's going to get that investment for real estate and mining projects and other CapEx undertakings. The thing right now that is uppermost in foreign investors' minds is the macroeconomic picture. Certainly, real estate investment policies are important, and policies in other sectors are very important, the policies of the government. But this is the thought that is uppermost in investors' mind. Investors now have a sense of fear, and that's why they are not investing in Mongolia as they once did. So it is essential to restore that credibility gap so that individuals and institutions feel comfortable to invest in Mongolia going forward. I am deeply committed to Mongolia. I have a Mongolian wife of 18 years. I also manage a private equity fund. Mr. Kupperman works in the public equity markets with MGG. I work in private equity, but we see the same things, and that is it's very difficult to discuss with international investors at this time, the prospect of investing in Mongolia. And I think that's mainly driven by fear. One question that we hear often from international investors is they often point to the fact that Rio Tinto is essentially the world's largest mining company. And the profits of Rio Tinto recently were in the $10 billion range. That makes them a rough proxy for the Mongolian GDP, rough proxy. So their question is, for those of us who are much smaller as investors and operators in Mongolia, if Mongolia in its environment has been perhaps not conducive for Rio Tinto to invest in phase 2, then how much more so would smaller investors be concerned about investing in Mongolia? And as we are in dialogue with them all the time, we still hear that OT phase 2 has not been resolved. So this is still an outstanding issue, and gets back to the question of if the 800-pound gorilla has not been able to successfully fully invest as much as they want to here, how can smaller investors have that confidence? Or add additional substance to Mr. Kupperman's very good observation, and that is, on the criticality of being able to attract the foreign investment. Thank you. Баярлалаа. Энэ ингээд барилгын бүтээн байгуулалтын салбар гадны хөрөнгө оруулалт татгаж чухал нэг зүйл засгийн газраас энэхүү салбартаа анхаарал хандуулах, баталгаа гаргах асуудлаар энд ямар боломж байгаа вэ? Ер нь ингээд баталгаа гаргах асуудал дээр нэг ямар вэ? Бас ингээд салбарыг ер нь дэмжигээд явахлаар бүр маш өргөн хүрээгээр бүр их оролцуулах гээд ийм бас нэг хандлага байгаад байгаа юм л да. Тэгэхээр би юу гэж боддог вэ гэхээр ер нь бол бизнесээс төр холл байсан дээр та нарыг дэмжих гэж орж ирээд маш их хөрөнгөөр бүгдийг дуудаж оруулж ирээд та нар бүгдээрээ зөндөө одоо энэ салбарынхаа зээл аваад энэ рүү өсөрч ороод дараа нь өнөөдрийн бас амаргүй байдал үсчээд байгаа шүү дээ. Тэгэхээр төр бол би цаашдаа Монголын жишээл үйл хөдлөх хөрөнгийн салбарын өсөлт, барилгын салбарын өсөлт ч гэсэн өөрөө органик зах зээл дээрээ толгуурласан зөв маягаар яваасаа. Түүнээс хиймлэр гинт зохиосон
гинт ингэчүүл болох юм байна гэдэг маягаар явах юм бол өөрөө маш их эрсдэл дагуулах юм байна. Тийм ч учраас би энэ үйл хөдлөх хөрөнгө гэж яриад байгаа чинь шинээр бүтээн байгуулсан юмны тухай яриаггүй байгаа штэ. Бариад бий болсон юмыг зөв ашиглуулаад тэн дээрээс мөнгө бий болгох юм яриад байна штэ, тийм ээ. Тэгэхээр энэ баталгаа гаргах дээр мэдээж уг нь болдог бол сайн л байна. Зүгээр өнөөдөртөө бол эдийн засгийн нөөц болцоо маш хязгаарлагдмал байгаа. Одоо чүүтэй хайтал ямар ч гэсэн гэхдээ ярьж хэлсээр байгаад 8% зээл бол үргэлжлэхээр болж байгаа. Өчигдөр бол бид нар ингээ аль биесээр зарласан. Тэрнээсээ 30% урьдчилсан баталгааг 60%-аар хөнгөлж өгж байгаа. Өөрөөр хэлбэл иргэдэд ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөр бол 30%-аар хөнгөрч өгч байгаа. Биш 60%-аар хөнгөрч өгч байгаа. Тэгээ иргэд бол 10%-аа төлөөл ипотекийн зээлэндээ хамрагдах боломжтой. Засаг энэ дээр нь бол баталгаа гаргаж байгаа. Цаашдаа ингээ бизнесүүд дээр бол боломжийн сайн төслүүд дээр бол уг нь би гаргаж явах ёстой л гэж бодож байгаа. Яг өнөөдөр бол энэ боломж бол нэлээд хаалттай байгаа. За дараагийн асуулт нь ихэнх компаниуд банкны зээлээр барилгаа санхүүжүүлдэг. Өнөөдөр эдийн засгийн хямралаас үүдээд ханшийн зөрүүгээс хүндрэл бий болж байна. Тийм учраас татврын хөнгөлт үзүүлж болох уу гэж. За энэ бол би ер нь юу гэж бодож байгаа гэхээр үнэхээр түрүүч одоо за компани захирал маань ярьж ирсэн энэ өнөөдрийн байгаа банкны тогтолцооны үед бол барилгын компаниуд барилга түргэн зараад барайл зархаа бодно гэхээс урт хугацаанд энийгээ түрээслээд менежменттэйгээ эндээс мөнгө олно гэдэг бол маш хэцүү. Тийм учраас манай банкны тогтолцоо бол өөрөө нэг том хүндрэлүүдийн нэг байгаа юм. Татвар дээр нь бол бас яг энэ асуудлыг ярьж байгаа хөдөлгөөн ажил дөрвийн танхимынхан биднэрт бол ямар асуудал тавьсан байгаа гэхээр энэ жилдээ ядаад шинээр баригдсан барилгууд зарагдахад иргэд нь тэр барилгууд эхний одоо борлуулалтанд бол анхны борлуулалтанд нөөц төлж байгаа. Энийг одоо буцааж өгж болдгоо мó гэсэн юм ярьж байгаа. Би бол яг энэ асуудлыг бол тавиад явж байгаа. Гэхдээ ямар ч гэсэн эхний юмнууд дээрээ бол дэмжлэгээ аваад явж байгаа. За сангийн яамд бол энийг дэмжихэд их хэцүү шттэ. Яг бол хямралын жилд бол аль болох татвараа авахыг бодож байгаа болохоос л одоо татвараа багасгах гэж бол бодохгүй л байгаа л да. Гэхдээ миний бодол энэ дээр зөрж байгаа. Би бол салбараа дэмжиж байгаа. За барилгын салбар жижиг дунд үйлдвэрлэлийг төрөөс хэрхэн дэмжих вэ? Манайх Монголдо маш сайн цонх үйлдвэрлэдэг гэдэг чинь. За энэ дээр би нэг юм хэлмээр байна. Бизнес гэдэг бол бизнесийн салбарынхан та бүгд одоо энэ тэр бизнесийнхэн сууж байгаа бол өөрсдөө том хүн шиг тооцоогоо хийгээд хариуцлага тооцож жагаад мөнгө аваад хийсэн байгаа. Түүнээс хин нэгний төлөө, эх орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө би ийм юмд итгэдэггүй маа. Эхлээд өөрийгөө бодцоогоо сурах хэрэгтэй салбар. Нийлээд ард түмний болно гэхээс нэг бизнес ард түмнөө бодоод ингэж явна гэж бол байхгүй. Тэгэхээр бизнес өөрөө хариуцлагатай хандах ёстой. Дотоодын бизнесээ бид нар бол дэмжих ёстой. Би энэ дээр юу гэж боддог вэ гэхээр одоо ингээд дотоодын үйлдвэрлэл өөрөө бий болонготой одоо гадныхныг хаагаад өгөөч гэж байгаа. Хиний үнцээр хаана гэж би тарифыг нэмээд өгдөг юм бол эргээд хэрэглэгчид тэр дотоодын бизнесүүдийг эрхлэх боломжийг олгоод хармаанаасаа мөнгөө төлөх байхгүй. Энд чинь эргээд төлбөртэй байхгүй. Тийм учраас би энэ дээр юу гэж боддгоо гэхээр дөнгөж үүссэн бизнесүүдийг хөл дээрээ бостлон 5 жил ч юм уу тодорхой хугацааны дэмжлэг байж болно. Гэхдээ тэнд юу хэлэх ёстой гэхээр тэрнээс цааш хүмэнэ. Хятадын яг ижил стандартын үйлдвэрлэл хийж байгаа бүтээгдэхүүнтэй ижил үнээр юма зарах нөхцөлд амьдрах боломж чинь байгаа шүү. Байхгүй бол тэрнээс цааш хамгаалж чадахгүй. Тэрнээс цааш тэр хятадын бүтээгдэхүүн борлогдоод явна гэд. Өөрөөр хэлбэл дотоодынхаа хэрэглэгчдийн үнийг бууруулна гэж баахан зээл авч юм хийчээд эцсийн дүндээ үн нь гаднаас орж ирэхээс үнэтэй байгаад ингээд амьдрна гэвэл би бол ийм юмыг зөв гэж боддог. Энэ дээр бол би зах зээл өөрөө зохицуулаад явах хэрэгтэй. Өрсөлдөх чадвартай байх хэрэгтэй гэж боддог. Их тавчгаа хариулахад эхний жилд нь одоо нөгөө infant industry гэж нэрлэдэг. Дөнгөж үүсэж байгаа салбарыг эхний жилд нь бол дэмжиж болно. Тэрнээс цаашаа биеэд дагаад явах хэрэгтэй. Энэ нь улс их орны эрх ашигт нийцэж байгаа юм аа. Би л тэгж боддог ямар ч байсан.
За нийт иргэдийн бодит эргэлтийг ямар байдлаар эргэлтийг ямар байдлаар гаргах төлөвлөгөөтэй байгаа вэ? Цаашид аль биесний мэдээллийг яамнаас тогтмол хугацаанд гаргах мөн эргэлтийг дэмжсэн ямар төлөвлөгөө байгаа вэ гэдэг чинь. Тэгэхээр яг энэ дээр сая хэлсэн бид нар ямар ч гэсэн эргэлтийг дэмжих үүднээс ипотекийнхаа зээлийг хичнээн хүнд байгаа ч гэсэн үргэлжлүүлэхээр болсон, энэ 30% дээр нь хөнгөлт үзүүлэхээр болсон 80 м² гэдэг хязгаарлалтыг бол байхгүй болгосон байгаа. Ингэснээрээ бол бас нэлээд бодиттой дэмжлэгийг одоо эргэлт тал дээр өгөн эн чинь иргэдэд очихл мөнгө шүү дээ. Тэгээ ийм одоо арга хэмжээг ямар ч гэсэн одоогоор бол авсан байгаа. Яамнаас энэ мэдээллийг бол манай вебсайтыг бол сайжруулах ёстой гэж хүмүүс их олон хэлж байгаа. Би тэрийг бол зөв байх гэж бодож байгаамаа. Тэрний хажуугаар ер нь нэгдсэн барилгын энэ мэдээлэл өгдөг сайтыг бий болгох ёстой. Барилга цэгмэнийхэнтэй бид нар бас ярьж байгаа. Энэ дээр бол ингээд нэгдсэн бүх салбарын мэдээллүүд яамч тийшээ мэдээлэл өгөөд ийм нэгдсэн одоо бүх мэдээллүүд байж байгаа. Аюул сайн search engine-тэй тийм вебсайтыг бол бий болгох ёстой гэж бодож байгаа. Тэгэх юм бол энэ мэдээлэл жигэд олон түмэндээ бас хүрч явах болцоотой гэж бодож байгаа. За баярлалаа. Одоо нэг дуусахад 5 минут үлдсэн байна. Тэгээд би бас энэ панелистуудтай бас 1 минут бас юм хэлэх боломж олгох юм уу гэж бодож байна. Тэгэхээр түрүүн бас сайдын этгэлд гарч ирсэн. Бүтээн байгуулалтыг хийхэд өөрөө хэрвээ одоо боломж нь байдаг бол нэг цаатлан дээдлэн 5 жил, за нэг дунджаар нэг 2-3 жил зарцуулдаг. Гэтэл тэр бүтээн байгуулагдсан тэр одоо бүтээгдэхүүн маань өөрөө удуудан хугацаанд амьдардаг тийм үү. Жишээл Лондонд байгаа 150 жилийн настай байшин болвол нөгөө өртгөө одоо хүртэлтэй одоо юу зах зээлийнхаа үнийг алдахгүй л ингэж байж идэг гэл одоо нэг англи хүн ярьж байгааг би сонсч ирсэн тийм. Тэгэхээр өнөөдөр энэ өөрөө энэ барьсан бүтээсэн юм маань зах зээл дээр хөрвөх чадвартай сайн бүтээгдэхүүн байхын тулд энэ өөрөө сайн баригдах ёстой, сайн ашиглагдах ёстой. Тэрийг одоо ашиглалт үйлчлэг нь өөрөө сайн явагдах ёстой. Тэгжээж нөгөө зах зээл дээр өөрөө санхүүгийн сайн бүтээгдэхүүн болж хөрвж ингэж явдаг ийм одоо жамтай. Тэгэхээр одоо өнөөдрийн бидний ярьж байгаа энэ одоо байр сууриас ингээ харахад 2015 оны одоо санхүүгийн гэдэг юм улс орны эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал бол хүн болгонд тодорхой байгаа. Гэхдээ энэ бол бүр тийм доошо хүнд байдалд орсон биш. Бид нар бол энийг бол одоо юу гэдэг manageable гэж хэлж болно тий. Удирдах зохицуулж болох ийм одоо нөхцөл байдалд байгаа. Тэгэхээр үл хөрөнгөний зах зээлийн өнөөгийн байдлыг хамгийн ойрын түвшинд хөгжүүлэх ямар боломжийг та харж байна гэдгийг маш богинохон 1 минутанд багтаагаад захаас аваад хэлхөө. I came here in 2010 as an investor in Mongolia. At the time, it was one of the rapidest growing economies in the world, possibly in human history. We knew it wouldn't be a straight line. There'd be good years and bad years. This is one of those bad years. Hopefully next year is better. The thing about property is it's a very long-term asset. It lasts decades, generations, and you need to build good properties that can last, that will be sustainable, that will make it through each cycle. And you need to build your company strong as well. That means low leverage, good people, smart strategy. And our company is a long-term believer in Mongolia, and we intend to be here through multiple cycles. This is just the first one. And I believe in Mongolia solving their problems and moving forward. Улирал хөрөнгөний захыг хөгжүүлэхэд хамгийн гол асуудал бол хөрөнгө оруулалтын асуудал байна гэдэг өнөөдөр бол энд байгаа бүх хүмүүс хэлж байна. Тийм учраас энэ урт хугацааны хөрөнгө оруулалтыг бий болгодог энэ бүтц схем нь манайд бол ямар ч байсан одоо хууль эрх зүйнхээ хувьд ч гэдэг юм уу бусад дэд бүтцийн хувьд бол бий болчихсон байж байгаа. За эдийн засгийн нөхцөл байдал гадаадаас орж ирэх хөрөнгийн урсгал юмнууд бол хүнд байгаа. Тэрийг бол ойлгож байгаа. Гэхдээ өнөөдөр бол гаднаас очиод урт хугацааны зээл гэдэг юм уу ингээд ярихад бол баталгаа та бүхнээс нэгж байгаа тийм ээ барьцаа хөрөнгө нэгж байгаа. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын сангийн одоо хувийн хөрөнгө оруулалтын чадвартай томоохон хөрөнгө оруулах чадвартай хөрөнгө оруулагчдыг бий болгодог авцардаг одоо ихтгэлийн хүлээдэг юм бол энэ хөрөнгө оруулалтын сан байж байгаа. Энэ рүү хөрөнгө оруулаад тодорхой хугацааны дараа нөгөө өгөөд явдаг ийм хэлбэр байж байгаа. За энийг бол бас манай барилгын салбарынхан бол энэ боломж олцоог бол ашиглах чиглэлээр судлах нь зөв болов. За нөгөө талаасаа энэ хөрөнгө оруулалтын сангийн хууль батлагдахдаа
нөгөө манайхаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 10% төлдөг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтын сангаар бизнес хийж байгаа тохиолдолд бол татварын өнгөлтөнд хамаарч байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөгдөж байгаа хөрөнгө оруулалтын сангийн орлого. Тийм учраас энэ бол бас нэлээд тийм хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж болохоор ийм схем байж байгаа. Тэгэхээр энэ схемийг тав хүн бас нэлээд ашиглах чиглэлээр ягаараа санхүүгийнхэн дэд бүтцийн юмнууд бол нэлээд бий болцсон, үүссэн байж байгаа. Тэгэхээр энийг л би хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхэд бол энэ нэлээд дэмжлэг тусалцаа болох уу гэж хэлхийг хүсэж байна. 100 жилээр товтортой байдаг талаар сая ярьлаа. Тэгэхээр өнөөдөр Монголд үл хөдлөх хөрөнгө тэр тусмаа орон сууцны үнийн асуудал байгаа. Тэгэхээр хүмүүс бол орон сууцны үн хямралын үед $9 буун гэж ярьдаг. Нэг хэсэг нь бүр одоо $500 барина гэж ярьдаг. Тэгэхээр Монгол дахь орон сууцны үнийн бодиттой үнийн үн нь ямар байгаа юм бэ гэхээр Монголд өнөөдөр өвөл нь хасагдж, зун нь нэмэгдэж, тэгээд Төв Азийн хамгийн идэвхтэй газар хөдлөлийн бүс буюу 7-оос 9 баалын энэ газар хөдлөлийн бүсд орчин үеийн технологиор өндөр барилга барих бол өөрөө өртөх нь одоо тийм хямд болох ямар ч боломж байхгүй. Дээр нь барилгын материалын импорт бол нэг 70 орчим хувьтай байгаа. Тэгээд шинэ технологи ноу хау чинь өөрөө үнэтэй. Энэ бүхнийг ингээд оруулаад барихад өнөөдөр Монголд дундаж орон сууц метр квадрат нь нэг $1200 буюу 60 метр квадрат чинь нэг $70,000 болж байгаа байхгүй юу? Энэ бол ерөөсөө огт үнэтэй биш. Харин жих хямдхан нэг шинэ жипний тал үнийн нэрл байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг нэг хэсэг нь бол буруу тайлбарлаж байгаа. Энэ нь бол хөрөнгө оруулагчдад бол бас сөрөг сурталчилгаа болж байгаа. Үл хөдлөх хөрөнгийн үнэ нь нөгөө Монгол гэрийн төвшөнтэйгээ адилханаар сэтгэд байгаа юм байна. Гэр хорооллын нэг давхар барилгын үнэтэйгээ сэтгэд тиймэрхүү байдлаар үнэлээд үйдэг юм байна гэд. Энэ бол огт тийм биш ээ. Тийм учраас хөрөнгө оруулагчид бол Монголд орон сууцны үн одоо бол ийм хямдхан байгаа юм байна. Метр квадрат $1,000 байна, $1,030. Цаашдаа энэ бол дэлхийн жишгийг дагаад үнэ нь өсөх учраас хизээд үнэ нь өсөх учраас сайн чанартай баригдсан орон сууц бол одоо хизээж үнэ нь алдахгүй гэдэг энэ юугаар бол бизнесийн харж бид нар барилгын ер нь Монголын барилгын ассоциац болон бүх компаниуд ийм чиглэлээр л одоо энэ бизнесийн үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Товчхон нэг л юм хэлмээр байна. Улс их орондоо итгэцгээгээрээ, улс их орондоо хөрөнгө оруулалтаа хийцгээгээрээ манай энэ одоо барилгын салбарын ч гэсэн тэр investment trust гэдээ байгууллаа гэхэд тэрлүү хөрөнгө оруулалтаа хийгээрээ эргээд эн чинь улс их орондоо оруулж байгаа хөрөнгө оруулалт болно. Тэгэхээр эдийн засгтаа итгээрээ тэрэндээ бас хөрөнгөө зарцуулаарай. Энэ эдийн засгийн хүндрэлээс гарахад өөрсдөө оролцоорой. Бид өөрөө өөрсдөө л энэ одоо нэг лаганд суудсан байлаа гэхэд эндээсээ гарганаа. Нэг хоёрдугаарт эдийн засгтаа итгээрээ бид чадна гэж дотроо бахархалтай бодох ч гэсэн тэнгэрээс гаралтай ямар заяатай ч үлээ ийм хоцрогдсон бодлоо толгооноосоо гаргаж хайцгаагаарай. Товч үйлдвэрлэж чадахгүй байж цөмийн зэвсэг үйлдвэрлэдэг орон шиг тэр дээрэнгүү онгороо зангаа бид нар бол хайцгаах ёстой. Ингэжээж Монгол улсын хөгжил эхлэн шүү. Онгороо хөнтэй хинч ажилтгүй маа, мөнгө авчрахгүй. Тэгэхээр энэ дээр бас монголчууд бид сэтгэлгээнийхээ өөрчлөлтийг эхлэх ёстой. Монгол хүний агуу чанар бол бусдад тусрах, мэдлэгтэй, боловсралтай, даруухан, ажицлаг байж ижил энэ ертөнцид тодорно. Өөрөөр бол биднэрт тодрох боломж ч олохгүй, бид нар ч тодорч чадахгүй. Тэгэхээр энэ хоёр зүйлийг л хослуулж амьдралд хэрэгжүүлэх юмсэл гэж бодож байна. Монголын эдийн засгийн форумд 2 жилийн өмнө санаж байна. Яг би ажиглагчаар ингээд суух боломж олдож исэн. Тэр үед харж байхад өнөөдөр яг нэг 2 давхар ингээд хоосон байсан шиг ерөөсөй байгаагүй. Дүв дүүрэн байсан. Гадуур нь хаалган дээр хүмүүс ингээд зогсдог байсан. Тэрний 3.1% нь гадныхан байж харагдаж исэн тэр үед. Өнгөрсөн жил мөн айдлыг оролцох боломж олдож исэн. Иннээс хамаагүй их хүн тэгээд тэр гадных нь бас харагдаж исэн болохоор нэг ойролцоогоор 4.1 ч юм уу харагдаж исэн.
энэ жил харахад нэлээд бас ингээ багассан байна. Тэгээ өглөө баяр цэгц сайд санагдаж байна. Асууж исэн. Яг итгэж байгаа юу гэд. Ерөөсөө бид нар яг энэ цөөхөн үйлдсэн улсууд яг л итгэж байгаа болохоор л ирсэн байж байгаа. Тэгэхээр энэ дээр ялангуяа манай барилгын салбарынхан маань яг итгэцэн учраас л ирсэн байж байгаа. Эдийн засаг өснө, дэвжин сайжрна гэж л үзэж байгаа учраас л ирсэн байгаа гэж л хэлмээр. Өмнө баахан цаг авсан болохоор энэ удаа арай бага. За тэгэхээр өнөөдрийн манай одоо хэлэлцүүлэг үндсэндээ өндөрлж байна. Энэ сэдв бол өөрөө маш том сэдв. Энэ богинохон хугацаанд за ёстой илээд л өнгөрлөө, тийм үү? Асуулт дууссан. Тий. Илээд л өнгөрлөө. Тэгэхээр цаашаа энэ сэдвийг улам бодтой одоо боломж олон байгааг ярьлаа. Бодтой үйлдэл болгоод бодтой одоо үйл ажиллагаа болоод хамтын ажиллагааг хэрэгжүүлэх ийм сэдлийг бол нэлээд төрүүлсэн ярилцлагууд, ярианууд, тэ одоо саналууд, асуулт хариултууд гарсан байх гэж ингэж бодож байна. Ингээд өнөөдрийн энэ ажиллагаанд идэвхтэй оролцсон манай эрхэм панелистууд болон одоо бидэнтэй хамт энэ хэлэлцүүлэгт оролцсон та бүхэнд бүгдээрэнд нь ажлын амжилт хүсье. Баярлалаа.